За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд өнөөдөр манай зочноор сахар номын зохиолч, сэтгүүлч Инх зул маань урагдан орж ирээд байна. Ингээд зулаадаа үнэхээр их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч Лондон хотоос дэлхийн олон өнцөг болон бүрт Монгол хүмүүстэйгээ ярилцахаар өөрийнхөө тухай, өөрийнхөө номны тухай ярихаар ингээд орж ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа угнаа. Ийм гоё клубтаа урьж ярих боломж олгож аваад маш их баярлалаа. Би яг ингэ бэлдээд номоо тэрврээ зогссон байна. Тэгээд хэрэгтэй хүмүүс бас хэрэгтэй ганц нэг юм ярих болов гэж найдаж штэ. Харин тийм маш гоё сонирхолтой ном бичсэн тийм сахар гэд биднэрт харуул да. Ийм сахар гэд номынхоо юуг нь хавцыг харуултыг харагдаж байна. Тийм. За тэгэхээр сахар ном маань тийм ээ яагаад энэ сахар номыг бичих болвоо гэдгийг бид нартай хуваалцаач. Хизээ ном нь гарч хэвлэлд одоо унших. Яагаад энэ сахар номыг бичих болсноо хуваалцаач гэж дуу алга болсон шүү гэнэ. Зөв үү тий? Дуугаа чи над руу ингэж өгч байна тий? Юмэр. Тий. Яагаад сахар гэдэг номоо бичих чиний дуу алга болсон шүү гэнэ. Огт сонсохдохгүй. За би бусад хүмүүс сонсож байна уу? Манайхан намайг сонсож байна уу? За ямар ч гэсэн лайв явж байгаа болохоор сонсож байна. Угнаа сонсож байна. Миний дуу сонсогдож байгаа. Номыг яагаад бичих болсон бэ гэд асуулт асуугаад тэгээд дуу салсан учраас тэр асуултанд хариулаад явж явах дуу ороод ич магадгүй тий. За би яагаад сахар ном бичих болсон бэ гэхээр яг энэ миний зүгээр л өөрийн амьдралтай холбоотой юм байна. Яагаад тэгэхээр ер нь би өөрөө чихэрлэг юмдаа дуртай хөвгтэйсэн баггүй багасаа байнга чихэртэй мэдчихийдэг. Ер нь л чихэртэй юмар бол дагнцсан гэж болно. Тэгээд нэлээд урт хугацаанд тийм хүм маягаар хоолж явж агаад тэгээд миний арьсан дээгүүр айгүйх юм гардаг гэсэн. Одоо шархлаа маягийн бүр тийнейж өсвөр наснд байхаас эхлээл нүүрэн дээгүүр дандаа юм гардаг. Тэгээд бүр тэр маань нэлээд их хүрсэлтэй. Тэгээд сахартай мэдхээр ихтэйж гарч ирээл жоохон намжсан болов тос түрхээр намжсан болов тэгээд буцаад гараад ирдэг. Тэгээд энийг багасгахын тулд юу сахартай юм багасгая гэж бодоод багасгаад явж исэн чинь тэгээд сонирхоод эхлэв шүү дээ. Ухаж үзээд уншаад яагаад ингэдэг юм бол яагаад би ингэ сахартай мэдхээр хэцэн мөртлөө яагаад би сахартай мэдхээр багасчаад байгаа юм болоо гэд ингээд уншаад судлаад ингээд яваад эхлэнгүүт нь цаашаага сахар гэдэг чинь маш их шинэ хичээлийн хамгийн чухал одоо их үүсвэр юм байна. Тэгсэн мөртлөө ямар маягаар идэх юм бол надад ингэж нөлөөлөд ямар маягаар идэх юм бол гайгүй байгаа вэ гэдэг нь одоо судлах тусан бүр ингээд сонирхол татаад явуулсан болохоор би тэгээд тэр үедээ яг энэ чиглэлээр би өөрөө аваад уншчих гэхээр яг ном байхгүй монгол хэл дээр тэгэхээр би ер нь өөрөө ном бичсэн зүгээр юм байна гэж бодоод тэгжэл анх үүсч гарч ирж яг номоо бичиж гэж санаа гарч ирсэн. Тэгээд надтай айгүй ойрхон ийм сэдв байгаа. За тэгээд одоо ерөөсөө ямар ч дуу байхгүй таг болцсон байна. За байж байгаараа одоо юу яагаах вэ? Засаад ямар ч дуу гарахгүй чимээг болсон. Миний талаас байна уу? Эсвэл дуугнаа чи бас юм оролдоод үзээрэй. Чиний талаас баг шиг байна зулаа. Чимээг болсон. Тийм байна. Угнагийн дуу сонсогдож байна. Миний дуу сонсогдоод баг шиг байна. Чиний чихвч ажиллахгүй баг шиг байна да. Чиний чихвч юу ч сонсогдохгүй болсон байна. За яжаар одоо ингээд засах гээд бас хэрвээ миний талаас дуу алга болсон бол одоо ингээд тохиргоо хийх гээд хүсэж байна. Зүгээр. За бусад хүмүүс одоо нөгөө та нар дундаас энэ номын талаар бас тодорхой мэдээ гэж бодоод хүмүүс ороод ирсэн байгаа болохоор дуу засагдахаар миний дуу аянда явж байгаа болохоор би цааш нь ярьж явах уу? Номынхаа талаар ярьж явах уу? Тэгээд анх яаж тийг санаанд орсон? Яагаад ном бичих болсон шалтгаан маань ерөөсөө тийм байна. Тэгээд номоо ер нь ингээд анх бичиж эхэлж байхдаа би бас нөгөө номоо хэвлүүлэхдээ бас нэг юу аваад ном хэвлүүлэх чинь бас тодорхой хэмжээний санхүү мөнгө төгрөг зарцуулна тий. Тэгэхээр би бас нэг хүнтэй холбогдоод одоо миний ном гаргах үйл явцыг одоо ивент итгэхээр болсон. Тэгээд тэр нь одоо тохироод ингээд номоо бичижсэн чинь тэр хүний компани
компанитаа яг миний номын бодлого маань нийцэг өмшгөө. Яа тэгэхээр яг нөгөө захирлуудтайгаа хэлэлцээд тэгээд хариугаа өгье тэгээд захирлууд нь хэлэлцээд за манайх ингээд номыг ч одоо ивент хийх боломжгүй боллоо гэсэн байхгүй. Тэгээ би одоо бодохны баярлалтай байхгүй. Ягаад тэгэхээр би яг тэр үедээ ингээд шахуу хугацаанд жоохон хэдхэн одоо сарын хугацаанд номоо бичиж гаргасан бол магадгүй тийм номоо жоохон дутууд үлмэг бичиж гаргах байсан болов уу гэх. Тэгээд би өөрөө яг ингээд хугацаагаас шунгаад нэлийн урт хугацаанд тайван яг хугацтай ингээд суугаад бичсэн чинь айгүй хүмүүст хүрсэн ном гарсан гэж боддог. Би ягаад хүмүүст хүрсэн ном гэж бодож байгаа хэлж аваа гэхээр ном маань бас нэлийн олон хүмүүс бүрээд нөгөө интер ном дээр номын дэлгүүрийн бестселлерт яваад байгаа болохоор би бас хүмүүс хүрч байгаа юм байна гэдээ тэгж бодоод байгаа. За дуу орж ирсэн үү? Одоо сонсож байна уу? Одоо сонсогдож байна уу? Одоо сонсогдох байна тий? За яжгаар би дахиад нэг чихвч хийгээд үзье. За тэгэхээр сая зулаа маань хийсэн 18-7 хоног. Одоо сонсогдож. За одоо сонсогч байна. Интер номын бестселлерийн жагсаалтанд 18-7 хоног дараалан орсон ийм ном байгаа. Сахар гэдэг ном маань. Тэгээд найзаараа маш их бахархаж байна. Зулаа битээр бас нэлийн олон жил мэддэг, наашаа цаашаа ярьдаг. Тийм Лондонд амьдардаг болохоор би бас Шотландаас Лондон орохоор очиж уулздаг ийм найз маань бас байгаамаа. Ингээд амжилтанд хүрч яваад үнэхээр баярлаж бахархаж байгаа. Баярлаа. Нэг удаа манад ирэхэд чинь би яг ярьж ирсэн те уугна би нэг юм ном бичиж байгаамаа гэд те. Тэгээд уугна маань болохоор өөрөө өмнө нь англи хэл дээр ном гаргацсан туршлагатай хүн байсан болохоор би бас асууж өөрөөс нь зөвлөгөө авч ирсэн те. Тэгээд уугна болохоор надад хэлжсэн. Одоо чи гинт ингээл ном гээл гаргаад ирэхээр чинь хүмүүс өөрөө чинь мэдэхгүй юм хүн ном бичиж гээд ингээд чи бас эртнээс яг энэ сэдвээ хүмүүст бас яриад хөгжижсэн дээр юм шүү гэж зөвлөжсэн те. Тэгээд манай уугна найзын маань зөвлөгөө бас маш хэрэг болсон. Баярлалтай шүү. Туршлагатай юм найзтай да ном бичсэн хүн байгаа. Би Монгол уугнагийнхаа монгол хэл дээр гаргасан номыг хараахан уншаагүй байгаа. Тэгтээ мэдээж маш сайн ном болсон байх гэж би бодож байна. Англи хэл дээр гарсан юм болохоор уншсан, маш тийм сэтгэл төрсэн, зүрхэнд хүрсэн тийм ном гарсан байгаа. Та бүхэн мэдчихэж байгаа бах тий. Баярлалаа зулаа. Тэгээд бас энэ ном дээр мэдээж хүмүүс эрүүл мэндэд анхаарах, урт удаан наслах, өөртөө сэтгэл хангалуун байх, биеийн одоо эерэг бодолтой өөрийгөө сайн сайхнаар харах гэх зэрэг энэ олон зүйлүүдийн талаар мэдээж хүмүүс сонирхож байгаа. Үүнийхээ зэрэгцээ би бас өөрийг чинь бас хүмүүст илүү мэдүүлэх юмсан гэж маш их бодсон. Яагаад тэгэхээр зэрэг өөрөө айгүй тийм эерэг хүн баггүй юм. Эерэг дандаа юмыг айгүй сайхнаар хардаг. Ингээд сайхан сэтгэлтэй ингээд дотроосооч гаднаасаач гэрэлтэж явдаг. Тэгээд одоо бид нарт бас өөрийнхөө энэ зорилгондоо хүрч чадсан нууцаасаа бас бид нарт ингээд хуваалцаач гэж хэлмээр байна л да. Тэгээ одоо ном бичнэ гэл хүн болгонд барьж аваад ном бичихгүй шүү дээ, тийм үү? Тэ? Тэгэхэд нэг зүйл энэ олон зүйл хийсэн байгаа шүү дээ өөрөө бол. Тэгэхээр зэрэг зорилгондоо хүрэхин тулд өөрөө яг ямар одоо журмыг баримталдаг вэ тийм тэр зүйлүүдээс ингээд бид нартай нэг хаалцаач юм. Тэгэхээр нөгөө эерэг байна гэхэд тэгэхээр яг би эерэг хүн шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ нөгөө эерэг байна гэхээр позитив байна гэхээр дандаа бүх юмыг нөгөө одоо байгаа байдлаар нь харахгүйгээр зүгээр ингээд бүх юм болж ийн бүтэж ийн гэдээ яваад байх биш. Одоо гонигтай байгаа үедээ бас тий яг за би гонигтай байна. Өөртөө байгаа үед миний уцаар төрж ийн гэдэг энийгээ бас сайн мэдэрч тэргээ ерөөсөө одоо бид нарын ярьдаг негатив эмошн үүсгэх нь ерөөсөө ингээл доош нь дарах биш тэртэйгээ яг нүүр тулаад би ингэж байгаа шүү. За энэ одоо негатив эмошн маань тэгж жагаад одоо намжнаа гэд ингээд бас тэрийгээ бас хүлийн зөвшөөрч сурах хэрэгтэй юм шиг надад санагдтыг. Тэгээд нөгөө талаас болохоор бас нөгөө позитив байна гэхээр позитив байхаар яагаад ашигтай юм бэ гэхээр мэдээж одоо жишээ нь төлөвлөгөө гаргацсан бол ном бичнэгээ бодсон байх гэж бодлоо л да. Тэгэхээр зөвхөн позитив байж тэр юундаа хүрнэ те зорилготой хүрнэ. Тэхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр бас өөрийгөө нөгөө effort гаргаад өөрийгөө
бас сургаад гэх юм уу тий одоо бид нар чинь ингээл толгоондоо нэг бодол хийчээ тэрийгээ ингээл услаал тэрийгээ ингээл олон талаас нь авч үзээд ах юм бол тэр нь ингээд ургамлаар аваад ярих юм бол энэ ургамал шиг ингээд гоё ногоон ургамал гараад ирдэг шиг бидний бодож исэн бодол маань өөрөө ихгүй ингээд гараад ирнэ тий тэрнтэй адилхан яг одоо ном бичигээ ингээд бодсон байсан бол тэр ном бичгээр яах юм энэ номыг бичснээр одоо ямар ашигтай байх вэ тий хинд хүрэх үү хэний амьдрал яаж өөрчлөгдөх болоо гэдгийг бүр сайн ингээд болчихсон юм шигээр урдчилж төсөөлж бодоод одоо жишээ нь энэ номоо бичиж байхдаа байнга тэрийгээрээ одоо муугаар хэлэх юм бол өвчлэн гэсэн үг те номоороо бүр ингээд амьсгалаад номоо бичиж явах явцдаа гарчихсан юм шигээр бодоод гарсны дараа хүмүүс үр дүнд хүрснийхаа дараа тэр хүний амьдралд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэдгийг төсөөлж бодоод ингээд зорилго үүсгэхээрээ зэрэг тэр нөгөө эерэг юундаа илүү хүрдэм болов гаргасан зорилготой илүү хүрдэг байх гэж бодож байна. Тэгэхгүй яг ингээл бидний хүн болгоны санаанд ингээд бас нэг номын санаа үүх явж байгаа тий хүн болгоны амьдрал ондоо болохоор тэрийг яг ном бичиж ном болгоод гаргахын тулд бас тийм дисциплин хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Яг одоо би одоо энийг хийхийн тулд эндээ цаг цагаа яг зарцуулнаа гэдгээ өөртөө яг хэлээд итгээд тэгээд тэрэн дээр ингээд арчлаад ах юм бол үр дүн аянда гарч ирнэ. Тэгэхээр уугнаа өөрөө нэг ном бичсэн хүн болохоор сайн мэдчихээн хэн болон ном бичихгүй гэдэг тий. Тэгэхээр би болохоор блог айгүйх бичдэг байсан. Блог бичгээр ном бичгээр ямар ялгаатай вэ гэхээр блог бичгээд илүү амархан. Яг тэгэхээр чи толгоондоо орж ирсэн бүхнийгээ шууд ингээл шууд дорн бичнтэй дорн бичихэд аюу амархан илэрхийлээ өөрийнхөө дуртай үгээ илэрхийлээл гаргаад гэтэл яг ном бичнэ гэдэг маань номын бичлэг гэдэг маань ондоо те одоо ингээ хар ярианаас ондоо блог бичгээс ондоо илүү тийм одоо энэ ном маань үлдгэцтэй энэ номыг одоо жишээ нь нэг гэртээ авсан хүн дараагийн хүндээ дамжуулаад унших юм. Тэгэхээр бичгийн хэлэнд ингээд оруулах гэхээр нэлээд тийм хөдөлмөр шаарддаг. Хөдөлмөр шаардах хэрэг гэдэг маань цаг шаардна гэсэн. Тэгэхээр цагийн зохион байгуулалтаа маш сайн хийх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгэхээр уунаас өөрөө гоё өөрийнхөө туршлагыг ярих бах тий. Чиний хувьд ямар дисциплинээр номоо бичдэг вэ? Баярлалаа. Үнэхээр гоё сонирхолтой хариулт байна зулаа. Тэгээд хүмүүст ч гэсэн бас эрч хүч зорилгодоо хүрэх тийм энергийг хайрлаж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр сөрөг энерги, эерэг энерги гэж байдаг. Тийм тэрүүндийг бас хүмүүст харууллаа л да. Тэгэхээр бидний хувьд болохоор зэрэг дисциплин гэж яднаа сая хэллээ. Цахилгаан баттай байх, ном бичгээрээ бид нэр өөрсдөө би өглөө тэдээс тэдэн цагийн хооронд номоо бичнэ. Эсвэл тэр орой тийм тэтгэн орой тэдээс тэдэн цагийн хооронд номоо бичнэ ч юм уу. Тиймэрхүү цахилгаан баттай байж бас зорилготой хүрэх юм бэлээ. Тийм тэгээд бас одоо яг тэдэн сарын тэдэн хүрэхэд би энэ одоо бүлгээ дуусгах нь тий гэх зэрэг. Тэгэхээр өөрийн чинь хувьд болохоор би бас бодоод байна л да. Ном бичнэ гэдэг одоо уран зохиолын ном гэж нэг байгаа. Баримтат амьдрал дээр тийм тулгуурласан зохиол гэж нэг өөр байгаа. Өөрийнх чинь болохоор бүр шинжлэх ухаан дээр бас тулгуурлагдсан байгаа штэ. Тийм ээ. Ухаан өчнөө олон судалгаа хийсэн. Тэгэхээр энүүнийг яаж зохицуулв? Яаж ерөн тий судалгаагаа хаанаас авахаа яаж мэдв? Өөр сургалтанд суув, хүнд хандав. Энэ талаас хуваалцаж баярлалаа. Тэгэхээр миний бодлоор одоо ингээд гоё уран зохиолын өөртөө санаж байгаа бодол ч юм уу тий уран зохиолын ном бичгээд яг юм тухайн мөчийг дорн тусгаж буулгаж авах нь айгүй чухал байдаг гэж бодож байна. Жишээ нөгөө нэг онгод орж ирнэ гэж ярьдаг шүү дээ. Нэг гоё гадаа алхаж явахт ч юм уу эсвэл усанд орж явахт ч юм уу нэг юм санаа ороод ирэхэд за тэрийг ялс буулгаад авъя гэж цаасан дээр буулгаж аваад тэр мөчийг алдахгүй байх нь чухал юм шиг байна. Гэхдээ би өөрөө яг тийм төрлийн ном гаргаагүй болохоор сайн мэдгүй байна. Гэхдээ яг ингээд баримт дээр тулгуурсан ном тий одоо чинь сахар номыг баримт дээр тулгуурсан ном гэхээрээ тийм одоо сонголт зөв хийж аягүй сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр одоо жишээлбэл би нэг санаа энэ дээр орууллаа тий. Жишээлбэл сахар гэж юм байт юм аа. Одоо сахар ийм төрөл байдаг. Одоо энэ төрлийг нь илүү хэрэглэх юм бол таны биеинд зүгээр. Яагаад гэвэл жишээлбэл глюкозыг та хэрэглэх юм бол хүний бие глюкозыг
одоо шим тэжээлийн их сурвалжаар авч ашиглаад сурчсан. Одоо шим тэжээлийн хамгийн энгийн хэлбэр нь глюкоз. Тэгээ глюкоз цуснд ороод тэрнээсээ цааш шим тэжээл авдаг. Гэтэл өөр төрлүүд бас байгаа те сахарын ондоо төрлүүд байгаа, фруктоз гэдэг. Тэгэхээр энэ хоёр төрлийг хэрэглэхээр ямар ялгаатай байдаг гэдгийг нөгөө нэг юугаар одоо судалгааны дүнгээр ингээ холбож өгөөд тэрэн дээрээ илүү тулгуурлаад ингээ тайлбарлах юм бол хүнд илүү хүрнэ тийм. Яг тэгэхээр одоо орчин үед ямар болцсон бэ гэхээр интернет рүү шууд аксесс хийгээл дуртай юмаа мэдээлэлээ одоо хэлтэй болвол тий авдаг болчихсон. Тэгэхээр дийлэн хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр би интернеттэй байгаа цагт бүх юмыг одоо яана олоод мэдчих боломжтой гэж боддог. Гэтэл яг үнэн хэрэгтээрээ тэр нөгөө судалгааныхаа дүнгуудээ бас дотор нь ингээд хараад үзэхээр судалгаанууд бас дотор өөр байдаг байхгүй. Жишээлбэл хамгийн судалгаануудын хамгийн топ нь өөрөөр хэлбэл хамгийн баталгаатай одоо сайн төрлийн судалгаа нь юу байдаг вэ гэхээр meta analysis гэдэг олон жижиг судалгаануудыг бүгдийг нэгтгэж байгаа. Тэр нэгтгсэн дүнгээсээ гаргаад тоо баримт гаргаад танилцуулаад одоо ийм байна. Энэ бол хамгийн одоо судалгааны хаана байдаг гэтэл жишээлбэл 3 шилэнд лабораторид хийсэн судалгаа ч юм уу тийм энэ болохоор харьцуулаад үзэхэд харьцангуй одоо өмнө бодиттой байдлын харьцуулаад үзэхээр нөгөө судалгаатайгаа бага байдаг. Тэгэхээр энэ судалгаануудыгаа бас ингээд сонгож номдоо оруулахад бол маш их цаг ордог. Одоо алийг сонгох үү гэдэг. Тэгээ бас одоо энэ судалгаа ингээд гаргаад үзэхээр зэрэг нөгөө нэг судалгаа хийхэд маш их хөрөнгө зарцуулагддаг болохоор ямар нэгэн газраас бас ийм туслам санхүүгийн одоо тусламж авах хэрэгтэй болно тий. Тэгэхээр жишээлбэл одоо сахар дээр ингээд судалгаа байлаа гэхэд сахар бол үнэхээр танд хэрэгтэй юм аа. Танд ямар ч асуудалгүй дураараа хэрэгжилж болно гэж гарсан судалгааны дүн байж гэж бодъё л. Тэгэхээр тэр судалгааныхаа нөгөө ивент итгэсэн хэний ивент итгэсэн судалгаа вэ гэдгийг бас авч харах хэрэгтэй. Жишээлбэл нэг том компани одоо бол нөгөө хоол унд бэлэн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа компаниуд маань төөхөн хэдэн том компаниуд ингээд дэлхийд даяар эзэмшчихсэн байдаг. Жишээлбэл Nestle гэж байна тий. За эдгээр бол бас нэг бараа бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэхийн тулд бас судалгааны ажлуудыг ивент итгэдэг. Тэгэхдээ судалгааны ажлыг ивент итгэхдээ бас тийм bias нэг талыг барьсан. Одоо өөртөө ашигтай дүн бас гаргуулах тал дээр бас ийм судалгаанууд интернет дээр тавигдсан байдаг болохоор тийг нэг шүүж явах хэрэгтэй. Шүүж сонголтоо зөв хийх хэрэгтэй байдаг. Тэгээд тэрэн дээр хамгийн гол нь бас нөгөө жишээлбэл сургууль сурж байгаа хүмүүс маш сайн мэдж байгаа. Тэгээд ялангуяа их сургууль сурж байгаа хүмүүс бол маш баялаг тийм ресурс яг маш тийм үнэн бодиттой авч хэрэгж болох ийм хэмжээний судалгаануудыг их сургуулийн одоо дотоод тэр ресурс нь оруулаад өгсөн байдаг. Тэгэхээр тэр их сан хөмрөгт орж чадах юм бол бас ашигтай. Тэр үе дээрээ одоо бүх нэг судалгаануудыгаа аваад хэрэглээд ашиглаж болно тий. Тэгээд ерөнхийдөө асуултанд зөв хариулж чадсан уу? Тэгэхээр ерөнхийдөө ийм маш их цаг зарцуулна сонголт хийхэд. Тэгээд тэднийгээ шүүж тунгааж бүх судалгаагаа ингээд танилцаад уншихад бас нэлээд их цаг орно л доо. Тэгэхээр уран зохиолын номноос бас түгээрээ ялгаатай байж магадгүй. Тэгэхээр айгүйх бичгээр нэлээд удсан цаг зарцуулсан. Тийм байна. Маш гоё сонирхолтой бүгд дэлгэрэнгүй хариуллаа зулаа. Тэгээд мэдээж хүн болгон одоо юм баримт шинжлэх ухааных нь одоо судалгааг уншлаа гэхэд бас хүнд ойлгуулчихаар бичгэд бас хэцүү шүү дээ тий. Тэгэхээр яг үнэ. Тэгэхээр одоо бас юу байсан аа? Тийм тэрэн дээр болохоор яг ийм бид юм билээ. Одоо жишээлбэл би жишээлбэл яг нэг чиглэлээр маш сайн сураад тэрийгээрээ бакалавр, мастрын зэрэг тэгээд доктор хамгаалаад бүр одоо хамгийн дээд түвшин юу гэдэг нь эрдэмтэн боллоо гэж бодъё л да. Тэр одоо өндөрлөгт гарчаад би ном бичих бас нэг ондоо. Яагаад тэгэхээр хүн нөгөө мэдлэгийг эзэмшээд авсныхаа дараа яагаад ч юм бусад хүмүүс ч гэсэн энийг мэддэг юм гээд ингээд ерөөхдөө ингээд ойлгогдчихно. Тэгэхээр яг заавал тэгж нөгөө бүр өндөрлөгт нь гарахаас өмнө өөрөөр хэлбэл сурж явах явцдаа ном бичих юм бол бас айгүй сайн хүрдэг. Яагаад тэгэхээр би өөрөө жишээлбэл ийм мэргэжлийн ийм үг хэллэг орчихсон эсвэл бүр ингээд одоо судлаачдын гаргасан том тим маягийн ном гаргачих юм бол надад хүрэхгүй тийм үү. Тийхгүйгээр яг ингээд
би одоо энэ номыг аваад унших одоо шинээр юм сураал тэрийг ийм бид юм бэ, ийм бид юм бэ гэж хялбархан аргаар ингээд бичигдээд богинохон simple юм байдлаар биччих юм бол хүнд илүү хүрнэ. Тэгээ би яг номоо биччихээ нөгөө редактортаа уншуулгад хийжсэн байхгүй. Чиний бичсэн өгүүлбэрүүд чинь хэтэрхий юм урт байна. Одоо жишээлбэл нэг өгүүлбэрийг ингээд яваал дуусгахад юу эхлээд ярьж байсан нь ингээд мартагдчихад байна. Тэгэхээр чи нэг богинохон ийм simple жижигэн өгүүлбэрээр айгүй энгийн болгох юм бол хүн сайн хүрнэ. Тэгээд одоо энэ номыг ингээд эхнээс нь аваад унших юм бол ерөнхийдөө өгүүлбэрүүд нь зохион байгуулалт нь ерөнхийдөө тийм ба. Жижигэн одоо жишээлбэл фруктоз гэвэл тийм нэг хэлнэ. Нэг энтэй нэгтгэрээ ингээд энгийн маягаар биччихсэн болохоор ингээд уншаад цаашаа явхад илүү хялбар маягаар бичиг оролцсон байна. Баярлалаа Зулаа. Тэгэхээр өөрөөс нь нэг номноос баг зэрэг бид нарт уншиж сонирхуулаач гэж хүсэлт тавьсан ба тий. Бэлдэж. Ааха. Баярлалаа. Ингээд юу яасан. Энд дээр ингээд авч урах хийсэн байгаа. Тэгээд би та нарт уншиж сонирхуулъя. За энэ болохоор 147 дугаар хуудаснаас хүүхдийн анхаарал ой тогтоолтод нэмэлт чихэр яаж нөлөөлдөг вэ гэх. Энэ ном дээр болохоор нэмэлт чихэр, байгалийн чихэр гэдэг одоо бид нарыг хэрэгжилж байгаа бүх төрлийн чихэр байгаа. Тэрийг ингээ хоёр ангилаад дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр ангилж одоо энэ улсад миний амьдарч байгаа улсад бас нэг хоёр ангилдаг байхгүй. Тэгээ нэмэлт чихрээ баг хэрэглээд байгалийн гартаа чихрээ илүү хэрэглэх юм бол хүн илүү эрүүл мэндийг хэмжин гэсэн энэ дээр нэмэлт чихрийн нөлөө гэсэн зүйлийг гаргасан байна. Энэ дээр бичгтээ би ингэж бичсэн юм аа. За хүн хичээлээс гадуур тооны дугуйланд явдаг байлаа. Нэг удаа хүүгийн сургуулиас зохион байгуулдаг зулсаар өгсөн яармгийн өдөр дугуйландаа явдаг өдөртэй давтаж таарав. Жилдээ ганц удаа болдог үг яармгийн үеэр хүү үеийн хэмтэйгээ нэгэн адил шоколадтай жигнэмэг, сахартай яган байлуу, ууцтай эрзэн чихэр, жигнэмэг чихэр хүснээрээ авч идлээ. Тармагцсан бид тооны дугуйлан руугаа яарвчилсан. Тоогоо төрүүлж бодож дууссан хүүхэд дугуйлангаас эрт тарах хэрэгтэй. Үргэлж хамгийн түрүүнд гарч ирдэг хүү минь харин энэ удаа их удлаа. Дугуйлангийн багш надад өнөөдөр танаа хүүхдөөс төвлөрч өгөхгүй иршээлгээд юмаа сайн хийсэнгүй гэдэг юм байна. Би багш нь учрлаа. Өнөөдөр сургуулийн зулсарын яармаг таарад миний хүү амттан хийсэн нөлөөсөн болтой. Чихэр хүүхдийн зан авирт нөлөөлдөг талаар ярихад нүдээ эргэлдүүлдэг, шоолдог хүмүүстэй бишгүүдээ таардаг болохоор би дугуйлангийн багшийг миний энэ тайлбар багш холбогдол өгөхгүй гэж дотроо бодсон хэрэгэлтэй. Сургуулиас гадуур тооны дугуйлан ажилуулж эхлэхээс өмнө насаараа сургуульд заасан энэ багш бид хоёрын хооронд чихрийн сэдвээр яриа өглөө чихэрлэг ундаа уугаад ангид орж ирсэн хүүхдүүд төвлөрч чадахгүй, дэггүйтгэх нь их байдаг талаар тэр яриа. Түүний энэ ажиглалт ортой Их Британий багш нарын холбооноос 2017 онд явуулсан судалгааны дүнгээр 10 багш тутмын нэг нь энергийн ундааг сурагчдын зан араншинд муугаар нөлөөлж буй гол шалтгаанаар нэрлсэн байдаг. Ярилцах тусам тооны багш чихрийн талаар баггүй мэдлэгтэй нэгэн болох нь анзаарагдлаа. Тэрээр анх илүүдэлчин нурууны өвдөлтийн талаар эмчид хандхад эмч түүнд нэмэлт чихэр биеийн жинд хэрхэн нөлөөлдөг тухай хэд хэдэн бичлэг үзхийг санал болгосон аж. Сахар тархалтай яаж холбогддог талаар сонирхож судалсаар Америк эмчийн бичсэн нэгэн номыг олж уншжээ. Уг номноос багш фруктозын өндөр агуулмжтай сиропны талаар анх олж мэдсэн агаад чихэрлэг хүнсээ багасгаж лаазалсан бэлэн хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүний худалдан авалтаа эрс бууруулсан талаараа надад ярив. Үүнээс жилийн дараа тэр багш маань зүрхний мэс засалд орж хэвийн байдалтай ортлоо өөр багш түүнийг оруулсан юм. Түүний зүрхтэй холбогдсон хамгийн гол судас дотор ханаараа өөхөн давхар үүсгэсэн учраас мессажлбарт орох шаардлагатай болсон чи 60 гарсан энэ багш залуу насныхаа ихэнх үедээ хэд боловсруулсан хагас бэлэн бүтээгдэхүүн тэр дундаа хийжүүлсэн ундаа хэрэгэлдэг байсан талаараа надад ярьж байсан юм. Энэ мэтээр хүнсний сонголт тэр дундаа сахар бидний эргэн тойронд бүх хүмүүсийн амьдралд их бага хэмжээгээр нөлөөсөн жишээ цөөнгүй байдгийг энэхүү номыг бичиж эхэлсэн цагаасаа илүүтэй анзаарч эхэлсэн билээ. Үнэхээр гоё. Энэ зүгээр их ном дээр маань одоо миний өөрийн амьдрал дээр харсан одоо жишээ болгосон би өөрөө 2 хүүхэдтэй хүн. Тэгээд хүүхдүүдээ одоо том хүүдээрээ болоод би манай хүүг мэдэнтэй уна айгүй чөлөөтэй чихрээд гижиж өсгсөн бага наснд нь дэлгүүр ороод ирсэн амттай гоё юм юу вэ авч өгдөг гэсэн. Тэгээд сүүлд одоо энэ сахарыг нарийн судалж ихснээсээ хойш манай баг төрөөд
Тэгээд багыгаа арай нөгөө би өөрөө мэдлэгтэй болцсон учраас арай ондоо маягаар яам тий одоо хоол хүнсийг нь зохицуулна. Тэгэхээр энэ ялгаа маш их ингээ харагддаг. Тэгээ би номдоо бас тэр талаар оруулж өгөх болсон. Яг тэгэхээр хүн болгоно нөгөө алдаа гаргаад тэр алдаанаас суралцаад тэгээ тэрийг хүмүүст ярихаар илүү хүнд хүрдэг. Тэгээ бас алдаа, зовлон зүтгүүр ер нь даваа чаленжийн цаана бас учир байдсан болов уу гэж би боддоо ш. Тэгээд тэрийг одоо илэн далангуу бас нуухгүйгээр хүмүүстэй ингээ хуваалцаад энэ юмд оруулж өгөх зорьсон. Өмнө нь ямар их хэрэгэлдэг байсан, ямар манай гэр бүл яаж нөлөөлдөг байсан гэдэг энэ талаараа нэлээд бичсэн байгаа. Тийм байна. Маш гоё энгийн хүнд ойлгомжтой амьдралд ойрхон маш сайхан бичсэн байна. Тэгээд баяр хүргэе. Одоо бид нар гадаадд байгаа болохоор номын хараахан авч амжихгүй байна. Тийм чадах боломжгүй байх шиг байна л да. Тэгэхээр Монголд байгаа хүмүүс л одоогийн байдлаар азтай аваад байна уу да. Тийм өөр хаана зарагдаж байгаа вэ? Номоо болохоор гарсныхан дараа би нэлээд хэдийг наашаа авахулсан. Тэгээд авахуулаад яагаад тэгэхээр нөгөө одоо цар тахал гарсан болохоор бас гадаадд байгаа хүмүүс авч чадахгүйсэн учраас номоо авахуулаад тэгээд би эндээсээ гадаадд байгаа хүмүүс рүү дийчилээр тэгээд баталгаас шуудангаар ингээд одоо авч уншиг гэсэн хүмүүст явуулж эхэлсэн байхгүй. Тэгээд наашаага авсан бүх номоо илгээгээ дуусчихсан. Одоо болохоор зөвхөн Монголд худалдаалж байгаа. Тэгэхээр гадаад байгаа хүмүүс маань яаж авч байгаа гэхээр дандаа гэр бүлийнхнэрээ дамжуулаад аваад байгаа. Тэгээд би маш их баярлж байгаа. Гэрийнхэндээ найз нартаа захиад тэгээд нэлээд урт хугацааг туулж иж, урт замыг туулж иж ном маань гадаад байгаа уншигчтай хүрч ах шиг байна. За баярлалаа. Тэгэхээр манай клубийнхан маань бас орж ирсэн байгаа. Сайхан сонсцоож байна. Тэгээ бас энэ Монгол Identity-гийн пэйж дээр сонсож байгаа, үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд асуух зүйлүүд байвал та бүхэн комент үлдээгээд асууж болно. Манай клубийнхан болохоор өөрсдөө бас микрофон unmute хийгээд асууж болно. Эсвэл чатанд асуувал би бас уншиж өгч болж байна. Тэгээд баярлалаа зүлээ. Яг за хүмүүсийг асуултаа яаж явах хооронд нь нэг зүйл би бас ажилласнаа хэлээ танаад очиход юу яасан сүүлийн удаа очиход нэг хөөрхөн чи нөгөө юу яасан гэсэн чинь хоолоо бэлдэж явахдаа хүүхдүүддээ ингээд аяганд самар бэлдээ тавьчихсан байсан тий. Тэгээ нөгөө бага охин тий. Тэгээ тэр талаараа чи ярьж ирсэн юм аа. Тэгээ тэрүүнийгээ бас хэлж өгөөч бид нар бас эцэг эхчүүд энэ талаас нь суруул сайн байна. Тэр болохоор ямар ч тасаа нөгөө нэг снэк маягаар тавьсан байсан тий. Тэр болохоор одоо бид нарын одоо ингээ хэрглэж байгаа бүх төрлийн нүүрс тус маань цаашаа за жишээлбэл би ойрхон орнд бид нарын бүгдэрийн хамгийн хэргэлдэг талхан дээр жишээ аваад үзүүлээ. Талхайг ингээд амдаа ороод заржлаа гэхэд яадаг вэхээр одоо шүлснээс амны хөндөд одоо amylase гэдэг юм нэртэй эсгэг ялгардаг. Эсгэг гэдэг маань одоо бидний бие дотор явагдаж байгаа төрөл бүрийн тэр янз бүрийн химийн урвалыг хурдсгаж өгдөг нэг төрлийн ийм уургийн молекул байна. Тэгэхээр энэ маань амд үүсээд тэгээд одоо тэр бидний амдаа хийсэн талах анх, задрах тэр үйл явц анх явагдаж эхэлдэг. Тэгээд одоо та нар бас туршаад үзээрэй ингээд талхыг удаан хугацаанд ингээд удаан зажлаад ах юм бол илүү юм чихлэг амтан гараад ирнэ. Тэр нь яаж байгаа вэ гэхээр тэр талхны одоо молекулыг бүр ингээд задлаад жижиг хэлбэртэй шуга буюу чихэр болгож байгаа. Тэгээд одоо энэ маань цаашаа яваад залгуур хоолоогоор залгитаад ходоодонд орохоор ходоодны хүчил тэгээ ходоодонд бас энзимүүд бас дэмжлэг бас түрүү чи ярьсан шиг эсгийн тусламжтайгаар цаашгаа задраад одоо нарийн гидсэнд очдог. Тэгээд нарийн гидснээсээ одоо нарийн гидсний юм хан байгаа. Тэр хан маань баг зэрэг ингээд одоо үд хаалгах шиг жохон юм зай завсраараа тэр зай завсраараа цусны эргэлтэнд орно. Тэгээд цусны эргэлтэнд орохоор одоо нөгөө бид нарын ярьдгаар цусны сахар ихслээ, цусны сахар гэж яриад байдаг шүү дээ. Тэр маань болохоор одоо бид нарын хэрэгэлсэн тэр одоо нүүрс цус маань цаашаага хамгийн тийм боломжит жижиг хэлбэртэй орж задраад тэндээсээ цаашаа цусны эргэлтэнд очоод одоо цусны эргэлтээсээ эд эсүүдэд очих юм байна. Тэгээд эд эсүүдэд очихоор эдэд очоод эдээсээ цаашаа эсэд очих. Тэгэхээр одоо эсүүд маань тэр глюкозыг аваад бас олон дахин ингээд маш олон дамжлагтайгаар дамжуулаад задлаад бас олон төрлийн эсгэгүүд оролцоод одоо Krebs cycle гэж нэрлэдэг олон cycle-аар явсаар байгаа. Тэр эсэд
эс рүү нэвчиж орох хэмжээний тийм хэмжээний одоо багасаад тэгээд одоо эс түүнээсээ одоо бид нар эзсэн тэр сахар одоо миний авсан жишээн дээр болохоор талхнаас үүсээд явсаар байгаа жижиг хэлбэрээ ATP болгож хуургадаг. ATP гэдэг маань одоо нэг өсөндөө эсийн их энерги их сурвалж гэж хэлж болно. Одоо жишээлбэл эс рүү бид нар энерги болгох энерги их сурвалж болгох гэдэг ямар ч хамаагүй юм өгөх юм бол авч чадахгүй хэтэрхий том учраас тэр бүр багассаар байгаа ийм хамгийн жижиг нэгж хүргээд одоо үүнээсээ ингээд энерги үсгээд тэгснийхээ хүчээр одоо нөгөө эсүүд маань юу хийх ёстой вэ? Тэр бүх юмаа хийж чаддаг болж байгаа. Тэгэхээр энэ хүний биед болохоор нүүрс ус болон бусад төрлийн одоо шинэ тэжээл маань зайлшгүй хэрэгтэй. Тэрийг авах ёстой. Тэрийг авсны дараа нүүрс ус авсны дараа цусны сахар яалтчгүй өснө. Гэхдээ бас тэр цусны сахарыг одоо ингээ айгүй их өндөр өсгдөг хоол нүүрс усны төрлүүд гэж байгаа. Удаан алгуурхан өсгдөг нүүрс усны төрлүүд гэж байгаа. За жишээлбэл чи нөгөө самар танаад байсан гэж ярьсан тий. Тэр самар болохоор нөгөө удаан цуснд одоо зэрэг сахар болж очихдоо удаан хүнсний нүүрс усны нэг жишээ баггүй. Яагаад тэгэхээр тэр самранд агуулгадж байгаа эслэг гэдэг нэг юм байгаа. Эслэг маань одоо бид нарын бид эсүүдэд хоол болж очихгүй. Тэгсэн мөртлөө биенээс гадагшлах явцдаа ямар ашигтай байдаг вэ гэхээр бид нарын биед байгаа гидсэн дотор байгаа үе олон тэр микробиомыг бичил нянгуудыг одоо тэтгээд тэгснээрээ тэр микробиом буюу бичлэнгийн орчинг тэтгэж идэг. Тэгээд дээрэс нь бас нөгөө гадагшлуулах үйл явцыг хэрэггүй зүйлсийг биеэс гадагшлуулах үйл явцад маш чухал ач холбогдолтой байдаг. Тэрнээс гадна одоо тослог агуулж байгаа самар маань самар тослог агуулахаараа яадаг вэ гэхээр одоо нөгөө цуснд хурдтай очих гэсэн цусны сахарыг маш өндөр хурдтай богино хугацаанд өндөр өсгөх гээдсэн тэр явцыг бууруулж өгдөг. Тэгэхээр одоо жишээлбэл дэлгүүрээс бэлэн одоо сахартай бичин аваад идснээс илүүтэй самар аваад идэх нь бид нар ингээд ашигтай болчиход байна. Яагаад ямар ашигтай вэ гэхээр одоо ингээд цусны эргэлтэнд ингээд юу бэлэн болчихлоо шүү дээ. Цусныг одоо глюкоз болоод очичлаа тий. Тэгэхээр энэ глюкозыг бэлэн болсон байх шүү. Эсүүдээ аваараа гэдэг мэдээллийг нь дамжуулдаг бас нэг юм гормон даавар хүний бие үүсч бий болдог. Тэр нь ноёр булчирхаанаас гардаг инсулин гэдэг даавар. Тэгэхээр энэ инсулин одоо нөгөө бэлэн болсон байгаа сахаруудыг эсүүдэд очиж мэдээлээд эсүүдийн хооронд бол дандаа мэдээллийн систем үйлчилж идэг. Одоо эсүүд хоорондоо дандаа ингэж харилцаж идэг гэсэн. Нэг эс нөгөөгөөсөө мэдээлэл авахын тулд дунд нь нэг уурга очоод мэдээллийг дамжуулж өгдөг. Хоёр эс хоорондоо ойрхон байх юм бол хоёр эс хоорондоо мэдээлэлээ бас дамжуулах арга байдаг. Хэрвээ хоёр эс хол байх юм бол жишээлбэл хөлний булчингийн эст одоо жишээ нь мэдээлэл очихын тулд тэрийг ямар зарчмаар явагддаг вэ гэхээр одоо нөгөө уургийн молекулууд, гормонууд одоо мэдээллийг дамжуулж өгч байгаа. Тэгэхээр энэ гормоны нэг нь энэ инсулин гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар байнгын би одоо жишээ нь ингэж бодлоо та өглөөний цайндаа би сэрэл идлээ, өдөр дахиад бичин идлээ, өдөр орой ингээд бас нэг бэлэн одоо нэлээд их нүүрс ус өндөртэй юм бүтээгдэхүүн идээд ингээд 10-аад жил явчихаар яадаг вэ гэхээр хүний биед одоо нөгөө нэг инсулин гарч ирээд мэдээ дамжуулах гэхээр эсүүд нь бүр ингээд хүлээж авах болчихно. Одоо тэр эсийн гадаа хүлээж авч байгаа тэр мэдэрч байгаа эсүүд нь хүлээж авах болоод эс одоо үд хаалгаа нээхэ болчихсон. Тэгэхээр одоо цуснд байгаа нөгөө глюкозууд илүү их хэмжээнд эргэлдээд байна. Тэрийг одоо зохицуулах хэрэгтэй. Зохицуулахдаа хаашаа очдөг вэ гэхээр нөгөө хамгийн найрсгаар нь өөхний одоо нөөшн дээр одоо нэмэгдээд байна гэсэн. Тэгэхээр одоо нөгөө нэг гол нь бас тэгтэл бид нарын эсүүд чинь бас юу хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Энерги их сурвалж авах хэрэгтэй байгаа тийм үү. Гэтэл гаднаас одоо нөгөө глюкоз орж ирэхэ болчих чинь. Ягаад гэвэл инсулиныг оруулахгүй байгаа учраас танихгүйгээр глюкозоо оруулахаа болчихсон. Тэгэхээр одоо ингээ метаболизмд ийм саад учраас одоо нөгөө эсийн төвшөнд янз бүрийн эмгэгүүд үүсээд тэр нь бид нарын эдээр дамжаад яг гэвэл эдийг эс бүрдүүлж байгаа. Тэгээ эд дээр хүний биеийн аль нэгэн эд эрхтэн дээр ямар нэгэн шинж тэмдэг илэрхээрээ бид нар одоо ямар нэгэн болохоо болчих гээд тэр шинж тэмдэгээл одоо эмчлэх гээд тэрийг эм уваад идэг. Гэтэл энэ бүх зүйлс маань дотроо маш уялдаа холбоотойгоор ингээд явагдчихэдэг. Тэгэхээр аль болохоор бид нар
нүүрс усан дотроо сахар дундаа алийг илүү хэрэглэх үү, алийг бага хэрэглэх вэ гэдгээ сонголтоо зөв хийх хэрэгтэй болчих чинь. Тэгэхээр бид нарт сонголт хийхийн тулд бид нарт мэдлэгээ ингээд заах зайлшгүй шаардлагатай болчих чинь. Тэгэхгүй бол хинч бид нарт тэрийг зааж хийж өгөхгүй. Тэгээд бид нарын орчин бол их өөр байгаа шүү дээ. Дэлгүүр рүү орлоо гэж чинь дандаа чихэртэй, жимстэй, чихэртэй ийм бүтээгдэхүүнүүд маш их болцсон. Тэгээл тэр хэмжээгээр нь бид нар хэрэглээд авах тусмаа хэдэн жилийн дараа 10 жилийн дараа жишээ нь янз бүрийн хүчин эмгэг болоо гараад ирдэг. Тэрнээс хамгаалахын тулд бид нар мэдлэгээ өөрснөө хэлснийхээ дараагаар тэгээд сонголтоо зөв хийгээд эхлэх юм бол бас эрүүл амьдрахын боломж бид нарт байгаа. Тэгэхээр энэ ном маань тэрэнд л туслах гэсэн юм зорилготой. Жишээлбэл одоо нэг хүн энэ номыг уншлаа гэж бодоход яг үр дүн шууд харагдах боломжгүй тий. Одоо жишээлбэл ваа би ингээ гоё болчлаа, миний бие одоо инглээ тэглээгээ харагдах боломжгүй. Гэхдээ одоо жишээлбэл энэ номыг уншсны дараа сонголтоо зөв хийгээд гэснээр ийшээ явах замлыг жоохон ийшээ болгох ч юм уу тийм алгуур ингээд хүний бас хувь заяа эрүүл мэндэд бас тодорхой хэмжээгээр үйлчлэх болов уу гэж ингэж зорж бичсэн ном. Тэгэхээр нөгөө самартай холбоотой асуултыг нэлээд дэлгэрэнгүй хариулах гэдэг хичээлээ ойлгомжтой ярьж чадчихна үү? Баярлалаа зүлээ. Сайхан сонирхолтой байна. Тэгээ бас нөгөө одоо бид нар шиг ийм би бол өөрөө юу судлаач хүн биш тийм би одоо багш хүн нийгмийн чиглэлээр голцсон уншиж тий одоо юу басан хүн учраас бас их сонирхолтой байна л да. Өөрөө ингээ гоё задлаад ингээ хүмүүс ойлгомжтой ярьж байгаа бас сайхан санагдчихэв. Тэгээ өөрөө бас за хүмүүс юу хариу асуух юм бэ шууд ороод ирээ манайх unmute гэд хийгээд өөрсдөө за юм аль эсвэл чатанда биччихээрэй. За хүмүүсийг юу яж хооронд нь юу аати бас өөрөө биш энэ номноос гадна юм сургалтуудыг явуулдаг тийм ээ зулаа хэрвээ хүмүүс өөрсдөө чинь холбогдоод энэ талаар ингээд мэдээлэл авъя зөвлөгөө авъя гэх юм бол өөртөө чинь хэрхэн холбогдох вэ? Тэгээд сургалтанд нь хэрхэн хамрагдах вэ? Энэ талаасаа хийж өгч баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр энэ номоо гаргахаас өмнө би энэ сурах яг номынхаа агуулгаар юм видео маягийн хичээлүүд болгоод одоо 5 өдрийн дотор номд одоо орсон бүх мэдээллийг ингээд цогц болгоод ингээд онлайнаар сурах боломжтой ингээд гаргацсан сургалт гаргасан. Тэгээд яагаад тэгж гаргасан бэ гэхээр тэр сургалт маань болохоор яг одоо яг ковид анх гарч эхлээл яг тэр үедээ давхар гарсан л та. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд болохоор нөгөө ном унших боломжгүй хүмүүс ч юм уу эсвэл ном унших дургүй хүмүүс байна шүү дээ тий. Танай клуб дээр юм ярьж байгаа уучлаарай. Гэтэ ном аваад уншихаар одоо нойр хүрдэг ч юм уу тий. Эсвэл одоо бас эмгэг байна тий ном унших одоо тэр нөхцөлгүй дислексиад ч юм уу тий. Тэгэхээр энэ хүмүүст маань илүү одоо энэ мэдээллийг яаж авч болох вэ гэж бодохоор видео хэлбэрээр ингээд онлайн сургалт болгочхоор одоо яг ингээд би одоо ингээд телевизээр ярьж байгаа юм шиг би яриад номынхоо сэдвийг яриад тэгэхээр хүмүүс тэрнээс одоо мэдээлэл аваад цаашаа явах боломжтой ийм юу гаргасан сургалт гаргасан. Тэгээд энэ сургалт маань болохоор одоо нөгөө нэг айгүй илбэг байгаа хөтөлбөрүүд дээ шүү дээ. Нэлээд их хөтөлбөрүүд та нар харж байгаа тураах хөтөлбөр, аль эсвэл ингэх хөтөлбөр, тийх хөтөлбөр гэж янз бүрийн хөтөлбөрүүд байдаг. Тэр хөтөлбөрөөс ялгаатай нь юу вэ гэхээр ерөөсөө тийм мэдээллийг хүнд өгснөөрөө тэр хүн мэдээлэлээ сураад одоо хичээл сурж байгаа юм шиг сахарыг одоо их хэрэглүүлэн гэх юм байна. Энийг бага хэрэглүүлэн гэх юм байна. Энэ төрлийн хин хэрэглүүл юм байна гэж тэр мэдлэгээ авчих юм бол угаасаа тэр хүний сонголтод нөлөөлж чадна. Сонголтоо зөв хийчих юм бол заавал тэгээд гинтхэн одоо 3 хоногийн дотор тэдэн хил тэд хоногийн дотор тэдэн хил тийх туурах мурах гэсэн тийм шаардлага байхгүй болчих юм болов гэсэн үднээс гаргасан юм сургалтаа. Тэгээд энэ сургалтаа гаргасны дараа бас хүмүүсээс дандаа одоо ингээд номоо бичснийхээ дараа хүмүүсийн одоо над руу бичиж байгаа юм дээр суурлаад гаргаад байгаа ш. Тэгээд суурж гаргасан ондоо сургалт нь болохоор өглөөний цай тэгээд амттан гэд хоёр бас практикал сургалт онлайн сургалт гаргасан. Ягаад тэгэхээр одоо амттангаа бүр хорихгүй гэж тийм үү. Бүх юм яг огт сахар идэхгүй гэвэл тэр чинь шоколад юм байхгүй тий. Гэхдээ яг зөв зохицуулаад тэрийг яг ямар орцуудыг агуулах юм бол одоо миний түрүүний ярьсан цусны глюкоз өндөр өсөхгүйгээр тэгсэн мөртлөө би одоо гоё амтлаг зүйл эднэр хэрэглэмээр шүү дээ. Тэргээ хэрэгжилж болохгүй гэдгийг дээр суурилсан амттангийн сургалтыг гаргасан. Нөгөөх нь болохоор өглөөний цай гэж байгаа. Тэгэхээр өглөөний цайндаа бид нар юу хэрэгснээс тэр өдрийн одоо
сонголт айгүй хамаарч идэг учраас өглөөний цай гаргасан. А өглөөний цайндаа жишээлбэл би оранж жуус уугаал тэгээд дээрэс нь цагаан талх идээд тэгэл тэрэн дээр барийн төрхэд идээд гарлаа гэж бодоход төв дуудлаггүй тэр маань маш энгийн нүүрс ус учраас энгийн чихэр учраас маш хурдан нөгөө миний системд орчиж байгаа цусны эргэлтэнд. Тэгээд системд орсон шигээ хурдан орсон шигээ гинт бас буцаад алга болчихдог байхгүй. Яг тэр цусны энэ одоо цусны глюкозын хэмжээ маань бас энэ baseline буюу бас тодорхой хэмжээнд ингээд нэг их өндөр биш, нэг их бага биш ингээд бейслайн дээр байж ах хэвээр. Тэр нь одоо ингээд доошоо ороод гинтх ингээд савлалт үүсгээрээ би одоо яах вэ гэхээр дахиад яг түрүү чи өглөө идсэн юм аа ингээд миний бие өөрөө ирэхгүй нэхэмжилж эхэлдэг. Тэгээ тэрийгээ хүн дахин ингээд снэк маягаар 11 цагаас нэг одоо кофе шоп ороод маффин авч идэлтэй. Ингээд хангах юм бол тийм миний хүсэж байгаа юм өгж гин. Гэхдээ нөгөө савлалт нь ингээд өндөр байгаад ахаараа одоо миний эрүүл мэнд муу болж эхлэх юм байна. Тэгээд одоо саяхан яг дөнгөж саяхан энэ юу гарсны дараа ковид гарсантай холбоотойгоор ковидыг яагаад ямар хүмүүс тэр хүн тусаад байна, ковид туссан хүмүүс ямар хүмүүс тэр хөнгөн тусаад байна гэдгийг ингээд ялгаж салгахын тулд энэ судалгааг нэгтгээд машины одоо дүнгээр нэгтгээд ийм дүн гаргаад үзэхэд юу гарсан бэ гэхээр одоо цусны глюкоз нь байнга ингэж савлалтаа их өндөрсөд багасж явдаг юм хүмүүсийн хувьд хүндрэх шалтгаан тэр нь болж байна гэдгийг ингээ харуулсан маш тийм гоё том судалгааны дүн гарсан байна. Тэгэхээр миний ном болохоор энэ судалгааны дүнгээр гарахаас өмнө хэвлэгдсэн ном. Гэхдээ яг одоо хүмүүс яагаад миний номыг сонирхоод уншаад байгаа вэ гэхээр магадгүй яг ингээд ковидтай энэ маань бас холбогдож байна те. Тэгэхээр бид нарын хин ч өнөөдөр ч юм уу маргааш ч юм уу магадгүй ковид тусах боломжтой. Одоо яг ийм зайлшгүй ийм цаг үед амьдарч байгаа. Тэгэхээр бид нар хамгаалах арга барил маань юу болж байгаа вэ гэхээр бид нар давхлагаа сайн дэмжиж одоо цусныхаа глюкозын тэр доктортой байдлыг сайн хангаад өгчих юм бол туссан ч гэсэн бас тэгж шууд нөгөө детериет болоод доош юу яагаад цаашаа хүндрээд авахгүй арай хурдан идэх ч юм уу те биеийн давхлаа маань сайн байх учраас тэгэхээр ингэж холбогдож байна л да. За баярлалаа цулаа. За тэгэхээр орхон сайхан сая асуулт асуух гэж байсан уу? Манайхан орхон сая гүг асуулт сонсоо зөөж байна. Юм асуула дуртай юм асуугаарай. Ягаад гэхээр угаасаа 3 асуулт гэж угаасаа байхгүй. Тэгээд асуулт асуувал би бас тэрэн дээрээ тулгуурлаад бас та нартай хэрэгтэй юм ярьж магадгүй. Тэгэхээр тий санаа зовлтгүй асуухан байвал асуугаарай. Манай орхон сайхан асуулт байхгүй зүгээр сонсъё гэсэн байна тийм ээ. За болроо хишиг шатар. За хишиг шатар unmute хийлээ. Асуулт юу байна? За яагаад та багада ямар одоо зохиолчийн номыг уншдаг байсан бэ? Одоо нөгөө сэтгэлд үлдсэн тийм хүүхэд насны тийм номны нэр юм уу эсвэл зохиолчийн нэр эсвэл мотивашн авч ирсэн зохиолч бас номны нэр танд байгаа одоо за хишиг шатраа ингэж гоё асуулт асуугаад энд оролцож байгаа маш их баярлалаа. Амралтын өдрийнхөө цаг зав зориулаад ороод ирсэн их баярлалаа. Тэгэхээр номын хувьд багтаа болохоор манай ихч бит хоёр аягүй ойрхон өссөн. Одоо надаас 2 насаар ихч бит хоёр дандаа хамтдаа бүх юмыг хамт хийдэг. Тэгээд манай ихчүүд ном аягүй уншдаг. Ерөөсө номын сангаас янз бүрийн ном авчрeel уншина. Ихчтэйгээ харьцуулбал би бол ном уншдаггүй. Тэгээд тоглолт надаас бөмбөг хөөцөлтөл гүйжидэг тийм хүүхэд байсан. Тэгэхээр бага насандаа яг нөлөөлсөн миний амьдралд мотивашн болж исэн ном гэхээр санаанд маань одоогоор орж ирэхгүй байна. Энэ номоо бичхээс өмнө ямар ном уншсан бэ гэхээр би аль болохоор ном уншаагүй. Тэгэхээр сонин санагдчих магадгүй ном бичихжээ яагаад ном уншдаг юм бэ гэхээр яг энэ номыг бичихтэй Монгол ном би аль болохоор уншихгүй гэж бодсон. Яагаад тэгэхээр бид нарын нөгөө тарих маань яаж арчилдаг вэ гэхээр яг ойрын хугацаанд бид нар яг юу үзэж харж гин ямар ном уншиж гин тэр номны одоо үг хэллэг тий
номд ашиглаж байгаа үгүүд маань бид нарын одоо энэ тархинд ингээд хоногшоо суучихдаг. Тэгээд одоо жишээл би яг өөрийнхөө бичиж байгаа номтой холбоотой ямар нэгэн номнуудыг аваад уншичаад тэгээд номоо бичнэ гэхээр би хэдийгээр өөрийнхоороо бичиж гэж бодсон ч гэсэн ямар нэгэн байдлаар өөр нэг хүний бичсэн номны тэр нөгөө нөлөө орчдөг байхгүй. Тэгэхээр номын онцлог гэхээр аль болохоор өөр өөрийн гэсэн онцлогтой давхцахгүй байвал бид нар сонирхолтой тий. Ном уншиж байгаа уншигчийн хувьд ч гэсэн тэр утгаараа би яг номоо бичихийн өмнө болохоор аль болохоор ном уншихгүйгээр зүгээр ингээд тэр хугацаанд харин одоо энэ сэдвтэйгээ холбогдсон номнууд маш их уншсан. Одоо жишээ сахартай холбоотой бүх төрлийн ямар номын санд бай, ямар одоо номын дэлгүүрүүд гаргасан сүүлийн үеийн бүх номнуудыг бүгдийн шүүж уншсан. Тэгээ сайн ном, муу ном, заримуд нь санаа өгөхгүй ном байна, санаа өгөхгүй ном байна гэх тээ. Гэхдээ энэ номнуудаа болохоор би англи хэл дээр уншсан байна. Би яг түрүүн хэлсэнтэй монгол хэл дээрээ гарсан чихртэй холбоотой, амттантай холбоотой одоо энэ зуршлаа амттан их хэдэд байгаа тэр зуршлаа өөрчлөх талаар зөвлөгөө өгсөн ном яг тийм хомсгон байсан болохоор тэгээд мотивац өгсөн ном гэхээр мотивац өгсөн гэснээсээ илүү сүүлд уншсан номоо хэлж болох уу? Номын клубд ярьж байгаа болохоор хамгийн сүүлд би нөгөө болох уу тий хамгийн сүүлд миний уншсан ном гэхээр Body Keeps the Score гэдэг нэртэй баха юм сэтгэл зүйчийн бичсэн юм ном уншсан. Энэ ном дээр юу гардаг вэ гэхээр ерөөсөө бид нар одоо өөрчлөлт хий гэж бодоод тий ингээд урагшлая гэж бодсон ч гэсэн тэр хүний хувьд маш тийм сэтгэл зүйн хүнд цохил тохиолдсон болвол тэрийн хүний бие систем хадгалж аваад уцаагаад нөгөө яаж саад болоод уцаад нөгөө хуурчин юм лүпэнд нь оруулаад байдаг талаар маш тийм гоё тайлбарлаж өгсөн юм ном байсан. Тэгээд тэр номыг уншихад вау аюу их юм сурсан. Тэгээд тэр номыг уншиж хахад бас нөгөө үгийн хүнд үг гэдэг энэ зүйл маань ямар хүчтэй юм бэ гэдгийг бас нэг жоохон хэсгээр ингээд тэр номд харуулсан байсан. Тэр юу гэж харуулсан байсан бэ гэхээр хилгүү дүлийн юм сонсголгүй юм охин билүү хүү билүү. За ямар ч гэсэн ийм хүндээ жишээ болгоод тайлбарсан байсан. Тэр эмэгтэй хүн байсан бай. Тэр эмэгтэй багтаа одоо яадаг байсан гэхээр одоо бодол санаа тэр бүх зүйлс нь маш эмх замбраагүй байсан байна л да. Эмх замбраагүй юм байсан чинь дараа нь нөгөө бичиг сурж эхэлсэн нөгөө 3-ныхаа өндгөр уншдаг ном байж тээ. Тэр бичгийг уншиж сурж эхлээд тэгээ багш нь хичээл зааж байхдаа нэг гарыг нь одоо ингээд ус руу нэг гарыг хийгээд нөгөө гарыг нь ус гэдэг үгэн дээр ингээд нөгөө уншуулаа. Ингээд яг тэр хүнд ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр ус гэдэг чинь вууца ус гэдэг үг чинь нэг юм байна гэд яг нэг толгоонд нь ингээд гинтэн юм гоё эмх цэгцтэй одоо бүр ингээд тархинд нь шинэ ертөнц нэгдэж байгаа юм шиг ийм үйл явц процесс явагдсан гэд тэр хүн одоо бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ тэр маань юуг харуулж байгаа вэ гэхээр үг гэдэг зүйл маань маш тийм хүчтэй зүйл бидний тархийг өөрчилж яадаг, бидний тархийг цэнгэлж яадаг, бидний ертөнцийг өөрчилж яадаг ийм зүйл юм а гэдгийг энэ ном дээр бас тэр жоохон хэсгээр ингээд батлаад харуулад өгсөн. Надад их таалагдсан. Тэгээ би өөрөө болохоор бас энэ нөгөө үгийн хүчийг ер нь ашиглаж сурхансан зөв буруу хэлэхгүй тий аль болохоор үгээ зөв сонгоод хэрэгэл сурхансан хэрэггүй юм хэлэхгүй байхансан гэдэг хичээдэг. Тэгээ энэ ном маань бас тэрийг бас баттгаад өгсөн гэх юм. Тэгээ ер нь ингээ хараад байхад хоол ундаа зохицуулаад тэгээ дээрэс нь emotion гэдэг одоо би төрж байгаа янз бүрийн сэтгэл зүйн докторгүй байдал шүү дээ. Энийгээ зохицуулаад тэгээд дээрэс нь үгээ зөв сонгоод үгийн хүчийг ашиглаад сурцсан байхад ер нь хүн их гоё доктортой дотроос очтой гаднаасаа шин хүчтэй хүн болоход өөрийгөө болоход хэрэгтэй байт юм болов гэж санагдсан. Тэгээд их гэж хичээдэг. Энэ гурыг одоо амьдралтаа хэрэгжүүлэх гэж хичээж байгаа. Нэг жоохон асуултнаас нь яачих шиг. Нилээн ингээ хайлаад өөр нэрээ бичих боллоо. Үгүй зүгээр баярлалаа. Хишиг шатар асуулт нь босноо тий ахаад өөр асуулт байна уу? Асуулт бол болсон. Баярлалаа. Тэгээ нөгөө миний бичсэн ном болохоор нэг миний яг сонирхдаг ч юм уу одоо төлөөс жоохон өөр байгаа байхгүй. Би ч дандаа нэг уран зохиолч юм уу эсвэл амжилт хувийн нэгжтэй холбоотой ном төлхөө уншдаг. Тэгээд
арай жоохон тийм өөр төлөв ном бичсэн. Тэгээд болохоор ер нь аюу тийм сонирхолтой байна тий. Яг нөгөө нэг яг эрүүл мэндийн талаасаа би яг иймэрхүү номуудынх уншиж байдгүй. Тэгээд тийм болохоор Ааха. Тий, одоо энэ ном маань болохоор бас нэг талаасаа нөгөө шинжлэх ухааны судалгаануудыг нэлээд агуулсан мөртлөө бас нөгөө талаас нь харахаар ингээд хувь хүний хөгжил рүү бас ингээд орсон гэх юм уу ийм талын ном байгаа. Яагаад тэгэхээр одоо бид нарыг ингээд ер нь ямар ч хүмүүстэй ингээд анзаараад байхаар хоол ундныхаа сонголтыг яаж хийдэг вэ гэхээр сэтгэл зүйтэй айгүй холбогдолтой байдаг. Жишээлбэл одоо жишээ нь ямар нэгэн уу гашуу тохиолдсон үед ч юм уу эсвэл заавал уу гашуу гэхгүй одоо стресстэй үед тий одоо маш их стресстэй үед хүн яадаг вэ гэхээр хамгийн ойрхон тэр өөр тийм комфорт өгөх тэр зүйлийг хүн ирж хайдаг. Тэр ирж хайж байгаа зүйл нь юунд байдаг вэ гэхээр хоол хүнсэнд байдаг. Хоол хүнсэн дундаа бидний дуртай хүнсэнд сахартай, чихэртэй энэ хүнснүүд байдаг байхгүй. Тэгэхээр бид нар багасаа угаасаа тэгж өссөн. Одоо бид нар ингээл бүдрээл унахад чинь ээж нар маань аваад тэрэл бас ангар цагаан уурга хүлээд тэр сүүнд болвол угаасаа чихрийн нэг хэлбэр лактоз гэдэг хэлбэр нь явж байгаа. Тэр чихэртэй сүүг уухаар тайтгарал төрдөг. Тэгэхээр хоол хүнс гэдэг маань бас нэг талаараа бид нарт бас тайтгарал өгдөг зүйл байхгүй. Гэтэл тэрийг нөгөө байнга одоо өөр арга зам хайхын оронд хоолноос чихэрлэг хүнснээс их сурвалжаа би тайтгарлахаа их сурвалжийг аваад ахаар энэ маань бас буцаад нөгөө миний түрүүний ярьсан эрүүл мэндэд бас сөрөг нөлөөтэй болчихсон. Тэр утгаар нь ингээд аваад үзэхээр энэ ном маань бас хувь хүний хөгжил рүү бас нэгэн орохыг хичээсэн. Яагаад тэгэхээр хоолтой бид нарын бодож байгаа бодол маань яаж холбогдсон, сонгоод байгаа чихэр шоколад одоо чихэртэй хүнс маань яаж холбогдоод байгаа. Яагаад би зүгээр байж яснаа ямар нэгэн нөхөртөөгөө одоо жишээ нь туртаар хийгээ хэрэлдээд ч юм уу тийм ийм болсон нөхцөлд хамаагүй хийгээд идэв. Яагаад хүн стресст хэрээл тэр чихэртэй нэг илүү авч сонгоод байна гэдэг маань бас л одоо цааш нь аваад үзэх юм бол сэтгэл зүйтэй холбоотой. Тэгээд энийгээ засахын тулд бид нар тэр нэг гол шалтгаанаа ойлгож засах хэрэгтэй. Ойлгож мэдэх хэрэгтэй. Жишээлбэл энэ ном дээр бас өгүүлсэн ба гараал одоо жишээ нь заяад ингээл баах юм идэж уугаад өөрийгөө тайтгаруулахын оронд өөр ямар арга зам байж болох вэ? Найз руу уцтах ч юм уу эсвэл салхинд алхах ч юм уу, өглөө наранд сайхан гарах ч юм уу, нарнаас илч энерги авах ч юм уу ингээд өөр арга замууд бас байгаа шүү гэдгийг харуулж өгөхийг бас зорьсон байна. Баярлалаа зулаа. Маш сайхан үнэхээр гоё сэтгэл зүйн талаас ч гэсэн бас хариулж гин. Тэгээд бид нарт ч гэсэн бас бодох юм байна. Тийм ээ. Бид нар өөрсдөө бас эцэг их хүмүүс байгаа шүү дээ. Одоо хүүхдүүдтэйгээ харьцахдаа нэг юмар шагнахдаа бид нар юугаар шагнадаг вүлээ. Тийм үү? Урамшуул хүртэл тийм үү чихэр энэ төр янз бүрийн юмнууд өгдөг. Тэгэнгүүт хүүхэд бас тэрүүнийг сэтгэл зүйн хувьд сайн юм хийхээр магтуулахдаа тийм чихэр шоколадтай холбож боддог ч юм уу. Тэгэнгүүт томроод ирэхээр бас тэрүүнийг өөрийгөө шагнаж би ингэсэн юм чинь гэсэн утгаар тийм бас ингэж шагнах ч юм уу. Тийм ингэж бас өөр зуршил бас орох тиймэрхүү сэтгэл зүйн юунууд ажиглагдаж байна л да бас тийм ээ. Яг үнэ. Тэгэл багасаа ингээд хоолоор нөгөө юугаа хэмжээд одоо чинь амттангаар яг угнаа чиний хэлснээр багаас нь бид нар ерөөсө чихрийг хитрхи хориод тий хит хорих гэдэг маань бас нэг буруу одоо замнал руу бас оруулчихж байгаа. Бас нөгөө чихрээр урамшуулаад одоо чи энийг даалгавраа сайн хийсэн чинь заа маань чихэр ав гэж ингээл чихрээр урамшуулаад бахаар бас нөгөө яг өөрөө чинь хэлдгээр насанд хүрсэн хойноо бас нэг юм хоолтой холбоотой харилцаа нь өөр тийшээ явчихад байгаа. Тэгэхээр айгүй хэцүү үед бид нар бас эцэгчүүд байгаа байх. Яагаад тэгэхээр өвөө эмээ нарны чихэр өгнө тэгэл сургуулийн орчин бол маш чихэртэй. Жишээ нь одоо нөгөө карманы мөнгө гэж яддаг. Карманы мөнгө хүүхд авч гарахаараа ангийнх нь угаасаа чихэртэй юм авч байгаа болохоор бас дуурайгаал бас амархан тэр чихэртэй юм авахыг бодно. Гэтэл тэр чихэртэй сахартай бэлэн энэ хүнсэнд голдуу юу агуулгдсан байдаг вэ гэхээр хамтхан тос хийждэг. Одоо өрнөөс шахаж гаргасан ийм тоснуудыг агуулаад дээрээс нь нөгөө амтыг нь сайжруулахын тулд янз бүрийн будагч бодис тэгээд дээрээс нь өтгөрүүлэгч гэж зүйл байгаа. Emulsifier гэдэг. Энэ зүйлс маань яаж нөлөөлдөг вэ гэхээр одоо бид нарын түрүүний ярьсан
нарийн гидсний тэр одоо дотоод хан бас нөлөөлж идэг. Одоо энэ юмуд маань тэр одоо хоол ингээ барьцалтуулах гал гоё болох гэж хийгээд байгаа нэмэлтүүд дээ шүү дээ. Бүгдийг гэж байгаа юм биш аа. Тодорхой хэмжээний өнгө бодог нэмсэн энэ зүйлс маань. Тэгэхээр тийм болохоор бид нар хүүхдээ тэрнээс хамгаалахын тулд чихрээ багасгая гэж хүүхдээ айл болохоор хамаагүй чихэр думбуулмааргүй байгаа тий. Гэтэл орчин маань айгүй чихэртэй байгаа. Тэгэхээр бас хорихгүйгээр яаж тэнцвэрийг нь олж хүүхдээ зохицуулж явах вэ гэдэг маань эцэгчүүдийн өмнө бас нэг тийм чаленж болчиход байна. Яг одоо нөгөө компьютерийн хэрэглээ гэдэгтэй адилхан хүнсний хэрэглээ маань бас тэр болчиход. Тэгэхээр хүн одоо компьютер тоглоод эсвэл гар утсан дээрээ ингээд улаанаар ингээд чамд мессеж ирлээгээд хүмүүс ингээд өөртөө чинь баяр хүргэсэн юм зурган дээр чинь лайк дарангууд улаан ямиг харах болгонд бас хүнд допамин ялгарч идэг хүний бие. Тэрнтэй яг адилхан чихэрлэг хүнс аим гоё кек хэдлээ гэж бодоход допамин бас ялгарна. Гэхдээ допамин бага хэмжээнээсээ ингээд байн ингээд илүү ялгараад ахаар яадаг вэ гэхээр тэр допамин алга болсны үр дүнд нь хүн буцаад тэрийг авахыг нэг хүсээд байдаг. Тэгэхээр одоо дахиад нөгөө чихэртэй юм идэх гээл буцаад нөгөө геймээ тоглох гээл байн уцаа шалгах гал ийм нэг циклд орчихно. Тэгхгүйгээр серотонин илүү ялгарч ивэл илүү сайн. Жишээлбэл одоо би ингээд хүмүүстэй хамт тойрч суугаад хүмүүстэй ярилцаад ингээд харилцаагаар тэрнээс хүн цаахан серотонин ялгарна. За наранд гараад нарны элчин дээрээс маш их хэмжээний серотонин их сурвалжийг аавна гэх мэт энэ бусад төрлийн энэ нөгөө серотониныг нэмэгдүүлэх арга замаа илүү нэмж чадах юм бол илүү тийм допамин руу бид нар яваад байхгүй. Тэгэхээр энэ хоол хүнс гэдэг маань маш их нөлөөтэй байна. Тэгээ өөрийнх нь яг хэлсэн сэдвээр тулгуурлаад хэлэхэд хүүхдээ айл болохоор хэцэрхий хорихгүйгээр бас нөгөө хоолоор урамшуулахгүйгээр ингээд явуулсан. Яа тэгэхээр одоо 40-50 гарцсан маш олон хүмүүс байна л да. Одоо Лондонд гадаад амьдарч байгаа хүмүүс нэлийн их танай клубд байгаа х тий. Тэгэл учирч байгаа баг. Тэгэхээр 40-50 хүрсэн мөртлөө одоо хоолтой холбоотой энэ харилцаагаа нэг юм бас нэг сайн зохицуулж чадаагүй тий. Жишээлбэл янз бүрийн дайет хийгээл явдаг. Тэгэл биедээ дурггүй ч юм уу одоо бие мах бодтой дурггүй хоол идчихээ тэрэндээ харамсдаг. Энэ үзэгдэл маань бас бид нар багадаа яаж эцгэх маань хоол хүнсийг яаж танилцуулж исэн, яаж одоо хоол хүнсээр өөрийнх нь хэлснээр урамшуулдаг байсан юм уу, яадаг байсан гэх энтэй бас нэлээд холбогдож ийм холбоотой явж идэг. Тэгэхээр энэ маань маш тийм том сэдв байна л да. Амтсан, сахар, чихэр, хоол хүнс гэдэг маань. За баярлалаа Зулаа. Манай Золоо сая юм асуух гэсэн үү Золоо? Тийм би асуух ирсэн. Би чихэр шоколаданд дэстэй их дуртай. Тэгээд одоо нэг за цагаан элсэн чихэр муу гэхээр нь одоо бороор орлуулсан байгаа. Тэр одоо зөв юм уу буруу юм уу ямар ч гэсэн өөрийгөө л жоохон хуурж байгаа. Одоо жишээлбэл за бор болчоор арай гайгүй ингээд бодоод байгаа. Тэгээ хүүхдүүдтэй ч гэсэн за бор элсэн чихэр хэргэлгээл одоо цагааныгаа шууд хаяач ч юм уу. Тэгээд тэгж жоохон өөрчлөлт хийж байгаа. Тэр одоо нэмэртэй юм уу эсвэл бүр болох ёстой ч юм уу мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол одоо жишээлбэл шоколад бас одоо хэрэглэх нь зөв ч юм уу одоо ингээл яг чиний өөрийн ч номыг уншааг байгаа болохоор сайн одоо бас бүр хурдан уншмаар санагдчихэж байна л да. Тэгээд нөгөө яг доторхын бүгднгийн мэдмээр санагдчихэж байна. Тэр талаар жоохон дэлгэрүүлээд хэлж болох уу? Баярлалаа. Болно. Маш гоё асуулт асууж байна. Баярлалаа. Тэгэхээр бас ээж хүн юм байна тий. Тэгэхээр бид нар ээж хүн болчоор хүүхдүүдтэй хамгийн сайныг өгөх гэж ингээд уншиж судлаад эхэлдэг тий. Тэгэхээр маш сайн байна. Цагааныгаа бороор орлуулсан гэдэг чинь тий. Тэгэхээр хүн нөгөө энгийн сахар гэдэг нь цагаан сахар гэдэг маань энгийн нүүрс усанд орчиж байгаа. Яагаад энгийн гэхээр одоо хоёрхон төрлийн молекулаас бүрддэг. Цаашаага одоо бидний биед орж бид нар хоол хүнс маань маш задарч ийж цаашаага шингэдэг. Энгийн нүүрс ус маань яаж байгаа вэ гэхээр одоо өөрийнх нь хэлснээр цагаан сахар болохоор одоо хоёрхон нэгжээс бүрдэж байгаа. Амархан хурдхан шиг цаашаага салаад цуснд хурдхан шиг очно гэсэн. Тэгэхээр тэр хоёр нэгж нь юу байдаг вэ гэхээр фруктоз болон глюкоз гэдэг хоёр нэгж байгаа байхгүй. Тэгэхээр одоо чи цагаан сахар идлээ шүү дээ. Тэгэхээр цагаан сахартай ямар нэгэн хоол хүнс идсэн бол тэр маань цаашаага хоёр салж байгаа салаад тэгээ глюкоз нь болохоор нарийн гидснээсээ цус руу ороод тэндээсээ цаашаа шингэдэг.
орчиж байгаа. А нөгөө нэг хэсэг нь болохоор нөгөө тал салсан нөгөө хэсэг нь болохоор фруктоз болохоор илгээр дамжиж одоо юу яаж байгаа задарч цаашаа буцаад глюкоз болж байгаа. Тэгж илгээр дамжиж байна гэдэг маань илэгний үүрэг бол асар их хүний бид илэг болвол хоргоожуулна, илэг гаднаас орж ирсэн одоо химийн ортой бид нар амьсгалаарч орж ирж байгаа орчингоор орчиж байгаа тэр бүх зүйлийг хоргоожуулах. За тэгээд бид нар одоо жишээлбэл алкогол уусан бол тэрийг задлах бүх одоо энэ өөх тосыг зохицуулах энэ бүх үйл явцыг илэг хариуцж идэг. А тэгэнгүүт бид нар тэрэн дээрээс нь нэмээд одоо сахартай ямиг цагаан сахартай юм идэд ахаар яадаг вэ гэхээр илгэндээ илүү ачаалал өгöd байгаа. Тэгэхээр илэг маань одоо хоргоожуулах тэр үүргээ сайхан гүйцэтгэмээр байтал дахиад дээрээс нь нэмээд бид нар чигтэй мэдээд тэрийгээ бас хийх хэрэгтэй болно тий. Одоо хар ухаанаар зүгээр ингээд энгийн үгээр тайлбарлахаар тэр илгэндээ илүү ачаалал өгöd. А тэгэхээр бор сахар руу орчвол арай дээр юм биш үү гэсэн юм асуулт өөрөө ирэхгүй гараад ирж байгаа. Тэгэхээр бор сахар гэдэг маань юу вэ гэдэг тэр юу руугаа орж үзэх хэрэгтэй үндэс рүүгээ. Бор сахар гэж яг юу вэ? Цагаан сахар гэж яг юу вэ? Ингээд аваад үзэхээр за одоо жишээлбэл хоол хүнсний дутагдлалд орсон ч юм уу маш урт хугацаанд гадаагүй юу ч идэхгүй гүйж байгаад ингээд сүлдсэн байгаа хүн бол сахар аваад идэх юм бол тэр гайхалтай хамгийн сайн хоол хүнсний их сурвалж болж байгаа. За танаа хүүхд чинь жишээлбэл өглөө юу ч идэхгүй явж байгаад өдөржингөө юу ч идэхгүй байж байгаа гинтхэн бэлэн сахартай мэдэх юм бол заастаа хамгийн хурдан тэр хүүхдэд эрч хүч өгөх зүйл маань сахар учраас маш сайн баг. Тэгэл кинон дээр ч гэсэн гардаг те одоо ингээд ухаалбал унхаж байгаа хүн жоохон шоколад идэл ингээд сэргээ босоод ирчин. Тэр маань юуг харуулж байна гэхээр хурдан хугацаанд л цуснд хэрэгтэй тэр глюкозын төвшинг нэмээд өгч байгаа. Хүний биед бол нөөц байна л та. Нөөц нь юунд байдаг вэ гэхээр булчинд байна, илгэнд байна, гликоген гэдэг нэртэй нөөц угаасаа байж байгаа. Гэхдээ тэр нөөц болохоор маш тийм хурдан хугацаанд зарцуулагдах. Тэгээ урт хугацаанд ингээл бид нарыг хангаад авах боломжгүй юм нөөц. Тэр нөөц багасгаар одоо буцаад өөхнөөсөө юугаа авах вэ, их сурвалж авах уу гэд ингээд явчихна. А гэхдээ буцаад өөрийнх нь асуусан сэдв рүү нь орохоор зэрэг бор сахар, цагаан сахар хоёр юугаараа ялгаатай юм бэ гэхээр сахарыг юу нь яаж гаргаж авдаг вэ гэдгийг асуулт руу өөрөө ирэхгүй орчиж байгаа. Тэгэхээр бид нарын одоо ингээд харж байгаа юм ургамал, ногоо, жимс гэн эдгээр маань бүгдээрээ л одоо фотосинтез явагдаад завсраар нь глюкоз болон хүчит төрөгч гэдэг хоёр төрлийн юм бүтээгдэхүүнийг бий болгож байгаа. Тэгэхээр тэрнийх нь тэр глюкоз буюу старч гэдэг байгаа тэр зүйлийг бид нар одоо авч идж байгаа байхгүй юу? Нэгсэндээ бид нар өөрсдөө тижээл болгож авч байгаа. Тэгэхээр тэр зүйлийг нь одоо энэ чихрийн манжин эсвэл чихрийн нишгнээс боловсруулаад бид нар сахар болгоод бүр ингээд purified болгоод сахар болгоод авч байгаа. Тэгэд ингээд хэд хэдэн дамжлагаар оруулаад нөгөө чихрийн нишнгээ чанаад буцалгаад юм хар өнгөтэй зугаарлсан зүйл гарахаар нь тэрийг шүүж аваад ингээд цааш нь явуулаад байхаар цагаан сахар гаргаж авч байгаа. А тэгэхээр тэр явцдаа нөгөө бурам гэж бид нэр нэрлэдэг. Гэхдээ molasses англиар тэр бор зугаарлсан хэсгээс нь жоохныг ингээд үлдээгээд тэрнтэй нь гаргаад авахаараа бор сахар болчихж байгаа. Тэгэхээр цагаан болон бор сахар хоёулаа яг адилхан үндсэн юм аюутай. Яг адилхан үндсэн бүтцтэй. Адилхан л фруктоз, глюкозоор бүрддэг. Адилхан л одоо нэг нь илгээр дамжаад нөгөө гидсний нарийн гидснээс цаашаа шингэдэг. А тэгвэл ялгаа нь юу юм бэ гэхээр бор сахар нь арай жоохон илүү бичил шим агуулдаг. Бичил шим гэж юу вэ гэхээр эвдэс бодис агуулж байгаа. Жишээ нь жоохон хэмжээний кальц юм уу. Тэгээ багахан хэмжээтэй тэр зүйлсийг цагаан сахартай харьцуулбал агуулдагаараа л дагуу талтай. Тэгэхээр бид нар тэр нөгөө бичил шимээ заавал бор сахараас авахгүй шаардлагагүй. Бусад зөндөө одоо сүүн бүтээгдэхүүн ч юм уу өөр хүнсний их сурвалжаас тэрийг авчиж чадна. Заавал сахараас авах шаардлагагүй. Тэгэхээр яг ингээд цааш нь ингээд үзээд судлаад ахаараа бор болон цагаан сахар хоёулаа ялгаагүй яг адилхан болчихж байгаа. Адилхан одоо их сурвалж болчихж байгаа. Адилхан замаар явж зарцуулагддаг. Тэгэхээр яг хуу цагаан сахар хэрэглэж байгаа хүмүүс бор сахар болгочлоо гэж бодохоор нэг ёсондоо бас зөв юм шиг мөртлөө яг хэмжээгээ зохицуулахгүй яг л цагаан сахартай адилхан хэмжээгээр аваад ах юм бол ялгаагүй сахар аваад байгаа л гэсэн үг. Яг шулуулхан хэлэхэд тэгэхээр одоо юугаа яаж зохицуулах вэ?
бор сахараа юугаар орлуулж болох вэ гэж бас асуулт гараад ирнэ те. Бид нар бас амтлаг юм дуртай юм чинь. Тэгэхээр аль болох нөгөө бүхэл хэлбэрээрээ байгаа хэлбэрээр нь авбал уулын сайн ба. Тэр нь юу вэ гэхээр жимсгэнд бол чихэр бага уулагддаг, нүүрсэс бага уулагддаг мөртлөө тодорхой хэмжээний чихэрлэг амттай. Жишээ нь барийн одоо жам хийхдээ бэлэн одоо нэрсийг чанаад одоо шууд багаан хэмжээний зөвийн балны мэд ч юм уу тийм ийм маягаар ингээд хэрэглэх юм бол бидний биед арай давуу болчиход байгаа юм л да. За баярлалаа. Зулаа. Манай золоо асуултанд нь хариулж болсон уу тийм? Хэвээ сайхан мэдээлэл авлаа. Баярлалаа. За ашгүй. Одоо ер нь бол бор сахараач гэсэн хэрэглэхгүй юм байна. Тэгэж ойлголоо. Бор сахараа хэрэглэж болно тий. Хэрэглэхдээ амархан би нөгөө цэднүүд зааж өгөө. Бор сахарыг танаа гэр бүл хэрэглэдэг байж болно. Манайх ч тодорхой хэмжээгээр кокосны шуга гэж бор өнгөтэй бас сахар бас хэрэглэдэг. Ямар үед хэрэглэдэг вэ гэхээр оройн цагаар хэрэглээд хэрэггүй. Яг тэр оройн цагаар хэрэглэхээр угаасаа бид нарын нөгөө цуснд бий болоод байгаа тэр глюкозыг шингээж авах чадвар нь удаашсан байдаг байхгүй. Тэгэхээр одоо цуснд илүү эргэлдээд байна гэсэн. Цуснд удаан хугацаанд эргэлдээ шингэхгүй байв юм уу? Тэгэхээр хизээдэг бор сахартай юм хэрэглэж болох вэ гэхээр өглөө биш. Яг тэр өглөө хэрэглэхээр тэр өдрийнхөө турш чихтэй мэдмэр санагдаад. Тэгэхээр өдрийн хоолныхоо араас тааруулвал уулын сайн. Өдрийн хоолн дээр угаасаа эслэгтэй салаад ч юм уу ногоор ч юм уу тэгээ уургатай юм хэрэгэлсэн ба тэгээд араас нь хэрэглүүл арай гайгүй. Хоёрдугаар гэх юм бол жоохон хөдөлгөөнтэй өдрөө хэрэглүүл бас зүгээр. Ягаад тэгэхээр жоохон амьдралдаа оруулж байгаа тэр өөрчлөлтүүд маань маш том ийм эерэг өөрчлөлт рүү бид нарыг явуулж идэг. Жишээлбэл өдрийн хоолн дээрээ бор сахартай нэг гоё амттан хийсэн гэж бодъё л да. Өөрөө хүүхдүүдтэй зориулаад бор сахарыг оролцуулаад бялуу хийсэн гэж бодоход тэрийг эдснийхээ дараа босоод 10 минут алхацчаад цуснд байгаа глюкозыг маш хурдан шингээж авдаг. Тэгэхээр жоохон хөдөлгөөн нэмээд өгч болж байна. Тэгээд хамгийн гол нь сахараа хэрэглэж болно. Сахартай зүйлээ хоосон ходоодн дээрээ хэрэглээд димээ. Ягаад тэгэхээр хоосон ходоодн дээрээс маш хурдан цаашаа бас цусны глюкоз болж очдог учраас тэгэхээр өмнө нь аль болохоор уургатай юм хэрэглэсэн байж байгаа. Араас нь хоол чихэртэй юм хэрэглэх зүгээр. За баярлалаа. Маш сайхан дэлгэрэнгүй хариултуудыг авж ийн шүү. Бид нар үнэхээр азтай байна өнөөдөр. Баярлалаа. Өөр асуулт байна уу? Өөр асуулт байхгүй бол одоо бид нар нөгөө цаг маань нэлээ явсан байна. Тэгээ зулаадаа баярлалаа. Тэгээ бас одоо ингээд энэ боломжийг бий болгож камер, дуу, тэг микрофоныг янзалж өгж байгаа гэр бүлийнхаа тослох болж байгаа хүнд маш их баярлалаа. Хэлмээрээ. За баярлалаа. Манай харин нөхөр бүх юмыг л зохицуулаад өгдөг. Тэгээд тийшээ ороод нөгөө хоёр хүүхдээ бас чимээгүй наа шиг бүж ирүүлэхгүй гэж нөгөө тэнд нь бас аргалаа штэ. Тэр хооронд би бас юм ярих хэрэгтэй юм байвал бас та бүхэндээ ярьчих гэж. Тий харин тий одоо энэ чинь амьдрал гэдэг чинь тийм л шүү дээ зохицоо. Харин тий. Яг үнэ. Ном бичиж гэсэн тийм байгаа үстэй тий угнаа. Ном бичиж. Яг үнэ. Тийм тэгэхээр аюулгүй байхгүй бол явахгүй шүү. Харин дэмжлэг байхгүй л явахгүй тийм учраас бас сахар баг зэрэг хэрэгтэй байна. Гэхдээ бас дэмжлэг маш их хэрэгтэй байна. Харин тий. Манай клубын маань зорилго маань болохоор зэрэг одоо Монгол орчин цагийн Монгол дуу хоолойг олон улсад тий гаргах хүмүүс нэгээ дэмжих олон ном зохиолыг бий болгох ийм зорилготой клуб байгаа. Манайхан бол шинэ клуб л дээ. Тэгээ одоогийн байлаа бид нар хэд удаа уулзаад нэлээд хэдэн сар болчихлоо. Тэгээд одоо бас ирээдүйнхаа зорилгыг тодорхойлоод цаашдаа яаж ажиллах уу гэдэг талаараа ярьцгааж байна. Тэгээ манай клубд бас олон сайхан ном бичих сонирхолтой шинээр гараагаа эхэлж байгаа хүмүүс байгаа юм л да. Тэгэхээр энэ хүмүүст зөвлөгөө өгье гэж бодвол өөрөө юу гэж хэлэх вэ? Ном бичиж гэж бодож яваа одоо сэтгэлдээ тээж яваа хүндтэй хэлэх юу байвал хуваалцаач баярлалаа. Эсвэл гоё юм клубтай юм байна угнаа. Тэгээд эндээ урьсанд маш их баярлалаа. Тэгээд ном бичиж гэж бодож байгаа хүмүүс байх юм бол хамгийн эхлээд миний бодлоор ямар зорилгоор ном бичих гэж байгаа
тодорхойлох хэрэгтэй юм шиг надад санагдав. Яа тэгэхээр одоо хүн болгонд бас зарим хүмүүс ийм үг байдаг шүү дээ. Нэг амьдралдаа хүн нэг мод тарих хэвээр нэг ном бичих хэвээр гэдэг. Тэр зорилгоор ном бичих байгаа юм. Аль эсвэл одоо жишээлбэл өвөө эмээ гарал үүслэхээ талаар бичээд хүүхдтэй бичиж өгдөг чинь аль эсвэл гой гой санаанууд дандаа орж ирдэг тэрийгэ гаргах чинь хамгийн гол нь нөгөө ямар зорилгоор би ном бичих байгаа вэ гэдгийг тодорхойлсон байхад зорилготой байхад тэр номыг бол бичиж болно тий. Тэгхгүйгээр зүгээр юу ч гэхүүдээ одоо ном бичээд нэг тийм юм мөнгө олчих гэдэг юм уу. Энэ нь болохоор арай тийм бүтэмжгүй асуудал юм шиг санагдав. Тэгэхээр миний хувьд ном бичиж байгаа зорилго маань юу байсан бэ гэхээр надтай яг ижил төрөлд одоо юм нөхцөл байдалд орсон байгаа хүмүүс бас байж болно те. Жишээлбэл яг нөгөө нэг чихэртэй юм айдээ л гэдгийн циклд орсон тэрнээсээ гараа ихээр учрыг нь ойлгохгүй ямар учиртай энэ сахарууд чинь ямар олон төрлийн чихэр байдیں۔ Бид нарын одоо идэт байгаа жимсгэн төрөл сахар байд юм бэ, сүүн төрөл сахар байд юм. Тэр алийг хэрэглэх вэ гэл те. Ингээд төрөлд орсон байгаа хүнд жишээлбэл замын зааж бод би одоо ингэсэн ингээд судлахад ийм байсан. Ийм судалгааны дүнгууд байд юм байна гэд өөр хүнд одоо жишээлбэл тус болъё гэж бодоод хүнд хэрэгтэй юм. Ер нь хүний амьдралын тийм те нэгэн нөгөөдөө хамааралтай амьдардаг нэг хүнд нөгөө хүн туслаа тэгж туссныхаа үр дүнд бид нар аз жаргалтай байна тий. Тэгэхээр одоо миний хувьд тэр зорилго маань болохоор хүнд ямар нэгэн хэрэгтэй юмыг өгчих юм бол тэр маань миний зорилго биелж гин гэсэн. Тийм жоохон эрэг тийм зорилготойгоор ном бичих юм бол үр дүн бас сайн байх юм болов гэж бодож байгаа. Хоёрдугаарт бас ерөөсөө за энэ ном шиг юм биччихье да. Энэ маань тэгээ хүнд гөрүүлэх үеиндээ зүгүүх бол тэр биз гэж биш. Анханасаа ном бичих байгаа бол сайн бичих гэж хичээх хэрэгтэй. Би энийг бичээд хүнд хүргэж байгаа юм чи энийг аль болохоор л одоо хамгийн дээд хэмжээгээр сайн бичиж гэж зорих нь зүгээр юм байна. Тэгэхгүй бас нөгөө нэг яарад гаргачих юм бол яг өгч байгаа бүх санаагаа өгч чадахгүй тий. Тэгээд тэгсэн мөртлөө бас нөгөө нэг цагийнхаа хязгаараа бас мэдэх хэрэгтэй. Жишээ нь би одоо энэ номыг бичгээд 3 жил ингээл яваад байсан. Нэг юм болохгүй байгаа юм шиг дахин сайжруулах хэрэгтэй юм шиг санагдаад. Тэгээ манай номын редактор хэлэхдээ надад ч одоо ингээд гараас чинь гарахгүй гэдэг нэг пуш хийгээд одоо наадах хурдл гээл ингээд бас нэг ингээд зөвлөд өгөх хүн хэрэгтэй. Бас нэг тийм ямар хүн гэх юм бэ одоо түлхээд өгөх те одоо нөгөөд чинь юу болж чинь за одоо бичээд байгаараач гэх юм урам зориг өгөх тэр хүн чинь хэм бэ тэр хүнийгээ бас олж авах хэрэгтэй. Тэгэхгүй ганцаараа бичээд байхаар бас гараас гарахгүй байх тийм тохиолдол байдаг. Тэгээ 3 дугаарт нь хэлэх юм бол нөгөө нэг юм энэ болохоор юм хялбархан зүйл миний хувьд айгүй маш боломжтой байсан юм. Юу гэхээр номоо бичихтэй нэг юмтай холбоод өгөхөөр илүү сайн суудаг юм шиг санагдаад байна. Яа тэгэхээр одоо бас ном бичихийн тулд нэлээд удаа суух хэрэгтэй болно тий. Одоо ялангуяа тэр янз бүрийн судалгаануудыг харьцуулахад маш их цаг хэрэгтэй. Тэр чинь төвчээр шаардлагатай тий бусууд гүмээр байна, уцаа шаламаар байна. Тэгээд кино үзээ суумаар байна. Гэхдээ тэрийг ингээд нам ингээд суухын тулд бас нэг юм өөрийгөө ийм нэг зуршилд оруулах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр нь надад миний хувьд юу байсан бэхээр яг нэг төрлийн дуу арт нь одоо номоо бичиж сухтаа арт нь тавьдаг. Тэр маань дуу биш дуу үг хэллэггүй зүгээр юм айц тавиад ном бичих болонгууд тэр айзаа тавина. Тэр айз миний артлын хөнгөл яваад ах юм бол одоо автоматар би юмаа хийх ёстой шүү гэх төвлөрлөө үүсгэхийн тулд тэгэхээр одоо ч гэсэн би одоо бясалгал хийхгээ суухаараа миний одоо урьдаг тийм үг байна, мантра байна. Тэр үг ороод ирэх юм бол би бясалгал хийх ёстой гэсэн тэр төлөвтэй өөрийгөө оруулна. Тэрнтэй адилхан номоо бичгээ суухдаа нөгөө аяа асаалаа, нөгөө ая маань чихэнд явж гин юмаа бичээ төвлөрөх ёстой гэх. Ийм 3 зөвлөгөөг л одоо танай клубын ном бичиж гэж бодож байгаа хүмүүстэй өөрийн зүгээс бүрдээ да. Тэгээ өөрөө хэм бас уугнаа бас гоё зөвлөгөөнүүд өгч хүмүүстэй. Чи бол 2 хэл дээр ном гаргаад бүр англи хэл дээр ном бичсэн юм шүү дээ. Баярлалаа зулаа. Харин ийм сайхан дэлгэрэнгүй тэгээд харамгүй бид нарт бас тийм туршлагаа хуваалцаа сэтгэлээсээ байгаад үнэхээр талархаж байна зулаа. Тэгээд одоо 2 хүүхэдтэй ээж хүн ажлаа яаж зохицуулдаг вэ? Ингээд бид нарт бас нэг туршлагаасаа хуваалцаач. Тэрэн дээр их хэцүү гэж аюу хэцүү шүү дээ. Яагаад тэгэхээр одоо ээж хүний хувьд нөгөө нэг guilt гэдэг одоо гэмшил аюух байдаг шүү дээ. Та нарын хувьд ямар байдаг? Одоо чинь би
номын санд өдөржингөө суучих юм бол хаста өдөржингөө суучлаа хүүхдүүдээ харсангүй гэл нэг юм гимшил төрнтэй. Тэгэхээр тэр гол нь тэр нөгөө гимшлээ өөрөө зохицуул сурах хэрэгтэй юм шиг. Хоёрдугаар нэг спорт хийх хүн хэрэгтэй. Манай нөхөр болохоор аягүй сайн спорт хийгээд. За одоо чи юу яачих өнөөдөр хэдэн цаг номын санд яг нам суугаад эсвэл кафед очоод нам суугаад хэдэн юм бичиж гэдэг. Тэгээд одоо нөгөө нэг кафед очоод суунгаа юм бичих гэхээр заримдаа үг орж ирэхгүй шүү дээ. Нөгөө нэг хідүүгээ наан цаана айтайхан бичих гэхээр суусаар агаад нэг параграф гаргаад 3 цаг сууж агаад хүрээд ирэхээр бас нөгөө гимшил төрөлтэй. Ямар нэгэн ном бичих гэдэг маань одоо өөрт чинь ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байгаа. Тэгээд нөгөө юм харьцуулаад суучаан. Тэгээд гэрийнхэнтэйгээ харилцах хүн суучаар бас нэг тийм юу үүсгээд идэв юм билээ. Тийм зүрхүү байдал ч гэдэг юм тий. Тэгэхээр бас ийм өөрийгөө нэг тийм стресст оруулаад миний ном гэж хамаг юм ном болгоод авах биш. Бас нөгөө нэг тоглох үедээ тоглоод одоо entertainment болох үедээ болоод тэгэл яг тэр завсраа ингээл авчуулаад явах нь зөв юм шиг надад санагдсан. Тэгхгүйгээр одоо чинь сургууль сурахдаа ч гэсэн ялгаа өгдөг. Би одоо шалгалт өгч ингээд стресстэй яваалаа дахаар ээж хүн нэг стрессээ гэр бүлийн хүндээ авч ирээд байдаг. Тэгтэл тэд нар чи ямар ч буруу байхгүй ш намайг ном бичиж байхад сурж байхад бид нарын одоо буруу гэж байх. Тэгэхээр тэрийгэ ялгаж салгаад айл болохоор нөгөө амрах цагаа өөртөө бас сайн олгож явсан зүгээр юм болов гэж бодож байна. За баярлалаа. Маш сайхан ийм чадвартай бас юм зохицуулж чадчихээн л да. Тэгэхээр маш их бахархаж чинь зулаа. Тэгээд ийм сайхан аваад гоё амжилттай. Одоо энэ бизнес л гэж харж штэ би болж байна уу тий. Одоо сургалтаа явуулаад хүмүүстэй энэ сайхан эрүүл амьдрах энэ талаар одоо мэдээж сургалт явуулна гэдэг чинь хүмүүс тэд нар ч одоо өөрийн чинь худалдаа авахчид үйлчлүүлэгч гэсэн үг үстэй тийм үгүй юу? Ингээд тий одоо ийм байгаа. Одоо жишээлбэл энийг нөгөө тайлбарлахаар ийм байгаа хгүй. Одоо жишээлбэл хүн нөгөө үн цэнтэй ямиг өөр дээрээ авахаараа тэрэнд илүү үн цэнтэйгээр худалдаж авсан ч юм уу. Учираас тэрэндээ илүү ач холбогдол өгдөг. За жишээлбэл одоо Amazon дээрээс Prime дээрээс кинонууд зөндөө өнгөө кино байгаа тий. Тэрийг үзэхдээ одоо нэг ингээл хараад үзэл хаяад босоол орхиол яваал ингээд үздэг. Гэтэл яг ингээд худалдаж аваад тэр киногаа 5 паунд төлөөд ингээд үзэхээрээ яг гэр бүлэрээ суугаад та enjoy болоо за нөгөө мөнгөө төлсөн чинь бүх анхаарлаа өгч чинь тий. Яг тэрнтэй адилхан одоо би жишээлбэл номоо биччихээд номоо одоо үн төлбөргүйгээр одоо сургалт гаргачаад тэрийг үн төлбөргүй гаргах юм бол яг хэрэглэх хүмүүс нь байгаа. Гэхдээ тэр хүний хувьд би юугаараа бас тусалж байгаа вэ гэхээр тодорхой хэмжээний үнэтэй цэнтэй байлгаснараа тэр хүн өөрийнхөө зарцуулсан мөнгөө бас зарцуулж байгаа тий. Тэр хэмжээгээрээ тэр хүн ач холбогдол өгөө тэр хэмжээгээр өөрийнхөө амьдралд бас өөрчлөлт гаргана гэсэн утгаараа энэ маань бас тодорхой хэмжээгээр төлбөр авч байгаа. Жишээлбэл миний нөгөө практик сургалт болвол хямдхан үнэтэй л дээ. Одоо жишээлбэл нэг кофе аваад уучих үнээр л одоо жишээ нь өглөөний эрүүл хоолой хүнс яаж хийх вэ гэж зааж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээгээр тэр хүн чинь мөнгөө өгсөн учраас тэр хүн маань цагаа зарцуулаад юм хийн. Тэгэхгүй тэр үнгүй ах юм бол бас үнгүй төлөөд байдаг. Тэр утгаараа би бас ямар нэгэн зүйл үнцэнтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр ном маань бас төлбөртэй. Тэгэхээр би бас өөрөө charity биш. Яг хөө би боломжтой хэмжээгээр одоо жишээ нь номын сангуудад номоо байрлуулаад эсвэл өмнө бас нэг хүүхдэд зориулсан бас нэг тийм гарын авлага гаргасан л та хүүхдэд зориулсан одоо чихрийн одоо хэрэглээний талаар гэх мэтлэнгээ боломжтой хэрээр бас юм хүмүүст хүргэн. За тэгээд Instagram дээр, Facebook дээр энэ төлбөргүй одоо юу контентууд бэлдээд мэдээлэлүүд оруулдаг. Тэгтээ одоо цаанаа би одоо энэ хоол зүүн шинжлэх ухаан шимт хичээл гэдэг маань байнга ингээд суралцаад одоо ямар нэгэн сургуульд хариалагдаад ингээд цааш нь явж явахгүй болвол жоон хоцрогдох гэдэг учраас тэрэндээ бас маш мөнгө төгрөг зарцуулаад угшаа явж байгаа учраас би бас тодорхой хэмжээгээр одоо энэ үйлчлэгээндээ бас төлбөр авдаг юм аа. Тэгэхээр тэр талаас нь бас хүмүүс бас тэрийг сайн ойлгодог болсон билээ. Тэгээд би маш их баярлалтай хүмүүсээс худалдаж аваад энэ талаараа би бас өөрөө бас дэмжлэг аваад тэгэхээр буцаад надаас бас хүнд хэрэгтэй юм гаргахад бас төхөн болж байгаа. Маш сайн байна. Зулаа
би бол өөрөө чинь ийм сайхан тийм ойлгомжтой ярддаг хүнд хүрэхээр юм хийж байгаа. Тэгээд өөрийгөө үнэлж байгаа, өөрсдөө үнэлж байгаа хүмүүс л өөрөө чинь сургалтанд бас сууж тийм эрүүл мэнд, ирээдүйнхаа талаар, гэр бүлийнхаа тухай болоод тэдэндээ бас өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа хүмүүс л ирж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг энэ бол маш сайхан санаа өгөөд энэ санаагаа бас ажил болгоно гэдэг чинь бас том ажил шүү дээ. Тэгээ бас одоо орчин үед хайбрид ч гэж яриад байгаа тийм зумер гэж юу гэдэг л одоо онлайн буюу цахимаар ингэж бас ийм зүйлийг хийж чадаж байна гэдэг чинь маш сайн байгаа байхгүй юу. Тэгэхээр надад баяр хүргэе. Тэгээд маш хүмүүс бас санаа аваасай ийм сайхан зүйлүүдийг хийх бас боломжтой юм байна тийм ээ. Ингээд өөртөө хөгжүүлээд, өрөөлийг хөгжүүлээд, хүмүүст урам хайрлаад, мэдснээ хуваалцаад ингээд сайн сайхныг эргээр цацаад явж байгаа ийм сайхан зулаад өнөөдөр орж ирсэнд маш их баярлалаа. Ингээд ажлын өндөр амжилтыг хүсээд энэ ярилцлага өнөөдөртөө ингээд дуусгая. Ингээд дуусгахын өмнө зулаад хэлэх зүйл байвал бас хэлээрээ. Тэгээд өөртөө чинь холбогдъё гэвэл хүмүүс хаанаас өөрөө чинь олж авах вэ? Баярлалаа. За дахин баярлалаа. Намайг урьсан. Тэгээд цаг заваа гаргаад орж ирээд асуулт асуусан хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгэхээр би юу хэлэх вэ гэхээр за эрүүл сарвал байж чадах. Бид нар хүн болгон зорилго байгаа тий. Ямар нэгэн зүйл хийж бүтээх одоо юу ч байж болно шүү. Хүн болгоны хувьд зорилго ондоо тий. Нэг хүний хувьд сайн ээж байх зорилго байж болно. За нөгөө хүний хувьд нэг сайхан ном бичиж хүнд хүрэх байж болно. Гэхдээ энэ зорилгоо биелүүлэхийн тулд бид нарт яалтчгүй эрүүл сарвал бие оюун ухаан хэрэгтэй байгаа. Энэ эрүүл сарвал биетэй байхын тулд бид нарын зүгээс бас хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээрээ бас сайн анхаарал, эрүүл мэндэд бас бүгдээрээ анхаарч чадах юм бол юу ч хийж чадна тий. Бид нар бүгдээрээ хийх бүтээ гэсэн бүх зүйлээ хийж чадах болохоор та бүхэндээ эрүүл сарвалыг хүсье да. Тэгээд нөгөө асуусан яаж холбогдох вэ гэхээр миний чихрээ тансан тэмдэглэл гээд Facebook пэйж байгаа. Тэрнээс гадна инх цул доогуур зураас LO гээд юу ба Instagram байгаа. Тэрийгээр холбогдож болно шүү. Тэгээд энэ гоё боломж олгосон надад их баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай Монгол Identity Facebook page байгаа, Instagram дээр байгаа, Twitter, Eventbrite, YouTube гээд бас цугууд байгаа. Тэгээд манай уран зохиол сонирхчдын клуб маань одоогийн байдлаар сарда нэг удаа уулзаад явж байгаа. Та бүхэн хэрвээ уулзах сонирхолтой бол энэ видеоны доор бас комент бичээд оролцож болно гэж хэлмээр байна. За зулаа маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсээд эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд түр байж байгаа би нэг лайв зогсооч. Бусад хүмүүс нь бас байж иж болно. За тэгээд үзэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн сар хүртэл баярлалаа. Баяртай. За баяртай.